Мянга сонсохоор нэг үзгэж сайх юм да. Тийм ямар гоё юм. Өдөө очиод эний чи бас нэг ингээд Тэгээ сүүгээ хөөрүүлнэ. Эндээс ч гоё хөөрүүлэнгүүтээ өрөмбө гаргаж авна. Тэгээ малчин хүмүүс чи ер нь ингээд малтайгаа ярилцаад идэм билээ. Борцоо хийж гэсэн. Гоё хамгийн гол нь сайн хөөлөвж ийж борцож гоё. Нэг хүмүүний хайр саадаг ч юм шиг 2-3 жилдээ өнөөс хаагаагүйгээ суугаад идэг. арь ширний үйлдвэрүүдэд нэмэгдүүлэх тий. Энэ хомоолж зардаг л та. Гэтэ энийг бас болох юм санагдаад ах юм. Гэтэ энэ чинь яг л адилхан харагдаад байна да. Энэ мөн үү? Хоя. Энэ дагуу үзүүлэлттэй мөн биз дээ. Аа би ч бас юм хийнэ хийх гэж оролдоно. Наад өссөн туяа гэдэг нэр өгч өөр юм шиг. Чи нэрээ хөлсөөр ажиллаж байгаа. Хөлсөөр ажиллаж байгаа хүмүүс шүү дээ тий. Харин тий. Байн парта байшинд байсаар байгаа түрс. Төсөвчжээ. Мэн 5,000 гэж байгаа. Тэгвэл замдаа нөгөө нэг өрөмдөө ингээд дүрээд борцоогоо идээд явал Ажил тарахтаа зэрэгсэн хүмүүс нь тарчдаг юм уу? Ажил тарахаар энэ хүний хөдөлгөөн ихсгэр 8 цэцгэлдэг тийм явсан босоо. энэ аргал гээд нөгөө ерөөсө 3,000 хөдөөхээр ингээд буудлахад түлхэд нөгөө ялаа шумуул үргэн. Дээрээс нь үнэр нь гоё маш тайвшруулсан. Тэгээд За. Нөгөө бэлэн мөнгөч яа. Надад байгаа юм уу? Ижүүдээ эцээ ёо. Тийм ч одоо солиорч. Тий. нутагт нь ирээд гоё юм хийгээд нэвтрүүлэг хийж авч яасан нэр ингэж бодсон штэ. Аа тийм муухай. Заран бат. Хоёрын төрөд бариу. Үгүй чи хавиргаа яасан. За ингээд ямар ч байсан хоолныхоо материалтай болоод авсан. 56,000 төгрөгийн ашиг хийсэн. Тийм. Тэрээс 56,000 төгрөгийн ашиггүй сая энэ дөрөөс битээр 10,000 цэгцлээ. Өмнөх дугааруудаар бид хөдөөгийн амьдралын өнгийг мэдэрч Монгол ах үе өв соёлоо хүндэтгэхийн үн цэнийг ойлгосон билээ. Оролцогчид маань одоо арга барилаа олж хөдөлмөрийнхөө хөлсийг авч хоолтойгоо залгаж эхэллээ. Монгол хүн хөдөлмөрлөж чадвал хоосон хонох учиргүй гэдгийг тэд харуулж байна. Энэ дотор нэг өвөө битэрийг дагаж игнаалаад ястаа хэцүү байна. Юу зар тавьсан байхгүй юу? Арангаан цэцэрлэгийн зар дээр шир аавна гэдгсэн чинь нэг 2 цагийн дараа ямар ч байсан 2 гисэн үү? 2 шир. 2 шир олдсон. Дааж өстэй юм байна. 2 л болсон байна. Би орой хууглах бах тий. Тийм шүү дээ. Одоо би одоо эрэгтэй хүн байхад одоо хуухлын өөрөө хуухсан ч гэж юу аах вэ? Тий, энэ Тэр мотор- хуухлууд шүү. Тэгээ би эрэг хүн боёноор тэр. Энэ. Сайн байна уу та? Сайн байна уу? За. За нөгөө зар өчөд яасан хүмүүс. Тий. Энэ шир хэрэгтэй болцсон. Танд хэдэн шир байгаа хаа? 2 хонд байна. Та хоёр алдахгүй юм уу? Та хоёр алдахгүй юм уу? Одоо би юу чадахгүй. Дээд үзээ. Тэр том юм. Бас нэг бас гоё том биш юм аа. Яг аргуугаас охинтой дээр шир ямарсан олцтой. За. Өглөөгөө л болох байсан юм уу? Тийм үү. Мөнгө марцсан. Мөнгө аваад ирээ. За мөнгө аваад. Нөгөө мөнгө марцсан. 500 гэнэ. 500 Маргааш. гэсэн 1000 төгрөг болж байгаа юм байна. За юу худалдаж авч байгаа тэр доор нь бичиж авнаа. Тэрээс тооцоотой ажиллаж байгаа машин яах гэж байна. Ширээ 1000 төгрөг. За их баярлалаа. За их баярлалаа хаа. За баярлалаа. Завсан сайхан. Ширтээ очтой. За баярлалаа. Шир чинь 1000 төгрөг болсон. Стүүжин чинь хэдэн төгрөг болох юм 1 кг болгох юм бол би 50,000 төгрөгөөр зарна, 500 төгрөгийг 50,000-аар зарна. Яг тэгэхээр энэ л яг миний өөрөө яг зардаг нөгөө нэг зах зээл дээр миний зардаг өөрийн үн ахгүй. Би одоо энийг яаж зарах вэ гэхээр өвчтөр хотоос гараад би нөгөө спорт яваадсан чинь нэг ихч маань идмээр гэд байх гэдэг байхгүй. Тэгээ би ч бас ингээд ашиг хийж бас явах хэрэгтэй шүү ер нь л. Тэгэхээр стүүжингээ бас хийж аль болох боломжоор захиалсан авъя гэж бодож байгаа юм. Юу авах гэж байлаа? Газ шүү. Тий. Юу авах гэж байлаа шүү. Амар матамхаа орогоор болчихжээ. Үнэг шиг болсон юм шүү. Одоо Монгол дими юмд яаж үрдгээ үзүүлэх вэ? Нэг тоглоом аваашгүй. 100k-гийн нэг тоглоом аваад дуусаа өстэй. Ганцхан юм авч унах юм. Ганцхан ширхэг энэ хэд гинөө? Уулын 750 юм шүү дээ.
олсон шүү. Олцсон уу? Аа. За 6000 гэж байгаа юм. Нөгөө хүн дээр очтоо. 6000 гэж байгаа юу вэ? Тийм үү. Ганцхан ширхэг юм 750 төгрөг. Ганцхан юм. Заах юм уу? Зарахгүй зүгээр өөртөө Яах цаа? гоё байгаас. Яах гээд байгаа хайрын мөнгө 750 ч гэж байл. За. 750 Амьдралын ухаангүй наатар яхад хог болоод дууссан шүү дээ. гоё байгаас дээ. Энэ лабубагаас лабуба авчихмаа 11500. Ядраад лабубаг нөө бабуулаа гэдэг ш. За энэ 6000 юм байлээ шүү. За окей. Тэгээд хэлж байгаа. Бабуулаа. Энэ хэлж. Мэдгүй кассан дээр очиж ширхгээр зарахгүй гэж гонжир тэнэгдэхгүй дээ. Тэгэхгүй. 9110. Энийг бичиж явнаа. 2 3 4 5 6 7 8 9000 110 төгрөг хариуж авах нэ. Газ авсан. Гарантийн авчгаа. За баярлалаа. За баярлалаа. 9110-аар авч байгаа юм байна. Бид хоёр нөгөө өглөө малчин дээр ажил хийгээд тэгээ нөгөө ажил хийснийхаа хөлсөнд хоолтой болсон. Тэгээ орой бас хоол идэхийн тулд одоохондоо 21000 бид төр үрээгүй яваа байхгүй юу? Дандаа малчингаасаа дандаа зээл мэйл аваад бүтээгдэхүүн хийсэн. Тэгээ орой хоол идэхийн тулд нэг жоох мах аваад будааг урлаагаа юм чи тэрүүгээр хоол идэх гэж таад 21000 дээжээр Батган жишээ да. За. Сайн байна уу? Сайн байна уу? Үу чи махан амир хийрэл явах юм да. Тийм биш. Багаар байгаа мах байна уу? Тэгээ хэлээ хүрхгүй ш тийм ихээр наваа. Энэ хилэн хэд вэ гэж? Хэд болж байна? Ано хямдхан л юм аммаар байна. 13 хавиргатай. Энэгээр чи хоёул 2 3 өдөр хоол идчих юм шүү. За. Шилэн будаа мудаа хийчих шүү. 12350. Хайлаа энэгээр хэдэн хондрын хоол. За ээж. 12350 төгрөг авчи. Авчи. Тэгээ энэгээр хайлаа махын шулаад ясаар нэгээд будаа гурал байгаа юм чинь. Будаа гуралд мөнгө байхгүй юм чи хайлаа нилээ хэрэлчих. За энэгээр 2 3 хоног хоол ин гэж тооцоод авлаа. Тэг хайлаа ойрон 3 хоног болоод малчин дээр очиод ажил хийчихэд хоолтой болчихно өдөр нь. Тэг нь. Оройн хайлаа гэртээ ирээд энэ шүлнээсээ будаа гурлаа игээд будаа гурал ямар мөнгө өрөх юм шүү дээ. Тийм. За авчи. За авчи. Хэд болсон ихчээ? 12000. 13000. 12300. Гэхдээ олон хоног идэв шүү дээ. 2 3 хоног идэв шүү дээ. Махал авах юм бол бит хоёр юу ч будаа гурал мөрөл авах шаардлага. Одоо чи 7 хоног идэх гэдэг байхгүй гол. Хэд боллоо? 12300. Ханим. 4 5. Тэгэхгүй юу? Нороо. 13. Тий. Тий. Бага мөнгөөр энэгээр чи 10 хоног амьдрах гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн чи юугүй ээ зарим мэдгүй. Ойдгүй юм. За ёо үгүй. Үгүй ээ энэ чинь хайлаа өстой нэрээ. Хайлаа махтаал байхад будаа гурал байгаа юм чи амьдрал чинь. Манайч Нилээ итгэжтэй маань 20 удаа байгаа шүү. би буцаагаад. За. Гүзээ авъя. Гүзээ олъё гэдээ яваад бойныхны газрыг олоод ирсэн байхгүй юу? Тэгсэн харуул өвөө байж гин. Гүзээ авах гэсэн чи дарга руу залгах юм уу гэхээр ганцхан ширхэгч гэсэн чи ганцхан юм бол ах нь ороод аваад иргээд явдлаа ямарчсэн. Авчирхал таагаад байварсан. Авчирх юм бол гүзээний салаад хийж борлуулж үздэг юм уу? Гүзээ ер нь хэдээр манай авах юм? Ерөнхийдөө бол хүлдөө гүзээ 1 кг нь хотод нэг 5000 6000 таад байхгүй. Тэгээ би энэхийн хан шиг бол ерөөсөө мэдэхгүй байна. Нэг ширхгийг авна шүү дээ. Тэгээ нэг ширхэг гүзээ тэгээ хідэн төгрөгийг би өнөх бэ одоо хэлсэн үнд нь авахаас өөр арга байх. Тэгэл авандаа амарцсан. За яг юуных нь 4500 төгрөг 4500 төгрөгөөр авдаг. Яг зах дээр одоо байгаа үн манай Улаанбаатар хотын зах дээр 4500. Оо, энэ үстийн гүзээс юм байх уу? Наа чи 1000 төгрөг штэ. Тэ, энэ 1000 төгрөг гэдэг шүү. Тийм үү. 1000. Энийг 1000-аар хан. За, энийг одоо өнөөш нь би өөрөө хуухлан ихэ зомлон гэсэн үг. За их баярлалаа. За, баярлалаа. 1000 төгрөг өгсөн. 1000 төгрөг өгсөн тавьсан. Мөнгө авч болохгүй баярлалаа. Би тэ мөнгө өгөөгүй сая. Тий. Төө одоо яг өгсөн мөнгө өгсөн. Энэ одоо ингээ гүзээний садлан энийг болохоор халуусан цаханд зумлаад угаа цэвэрлээд боловсруулж агаад 600 г гүзээний салаад
44,000-аар зарна. За энэс болохоор би ерөнхийдөө бол одоо өгсөж хэмжүүгээ авчихаар нэг 600 хил 200 грамм гүзээний салаад гаргаад нийтдээ 68,000 төгрөг болно гэсэн үг ээ. За бид хоёр одоо Унтлаа баяртай гэсэн яа. дэлгүүр орноо өнөөдөр бас ашигынхаа дээжээр бас яаж зүгээр ах вэ те ойр зүрийн юмнуудаа бас нэмж авъя гэсэн төлөвлөгөө гаргалаа те. Тэгээ ивент итгэгч Golden Gobi-га маань гоё шоколад байгаа даа штэ шоколадны крем. Тэрийг ч дангаараа явахгүй байна. Тэгээ нэг талах малх авъя. Тэгээ нэг уух ус авъя. Бас нэг ус мөсний хөөс нэрээ усч өгөхгүй юм байна гэдгийг сая битээр орж ирээ гоё гаргаж өгөх юм. Golden Gobi-гийн гоё шоколадыг талхан дээр тавьж идий. Гэ нэг тиймэрхүү юмнуудаа авахаар буцаад гараа явж байна. Үгүй тэгээ угаасаа хүн чаддаг юм аа л хийн штэ. Одоо стүүжин туяа маань стүүжил хийдэг юм чинь стүүжингээ олсон мөнгөө шууд стүүжин хийх гэлэх шиг байна. Анзаарсан чинь. Тэгээд одоо манай хүн дуулна. Би бүжилнэ. Бит хоёр аймгийн төв дээр тоглолт хийнэ. Тэгээд тэр мэрийгээ тэгэл пост оруулаад тоглолтыг нэрж үзээрэй гэж хэлчих. Тэгэл хүн чаддаг юмараа л мөнгө олно ш тэ. Сая Нямба гардуу гахта зөвүүн гаруудаа гэж шивнээд гарч. Шивнээд бүр өрсөлдөө бүр ихэлсэн байна. Тэгэхээр нас жоохон хор шарын малтыг гэж бодоод хүүе одоо би ортой хүүе амарч амархгүй мүү ядарна штэ гэд одоо орж жоохон шарын малтнаа. Талхай ном нөхөө. Энд байна. Энд ш. Йоо бүр нутгийн талхнууд аам шүү. Ямар гоё. Нутгийн талах юм зүстэй юм байхгүй хоёулаа чи. Ийм том наполеон биш үнийг талах гэсэн чинь. Юу гоё наполеон биш. За ус бол түрүүн гэрт маань нэг хэд ус тавиад өгсөн байх шиг үлээ шүү. Дөнгө сая би анзаарлаа л да. Тэр хийж болохгүй шүү. Оо ноо тэр чи оо гэж тавьж өгч байгаа. За би нэг вайб завлаа. Тийм хөдөлмөрсөн хүмүүс байна да. За болно. За. Ангөрөөр авч өгч. Ганц умдаа ээ. Гэхдээ цаа чи хүмүүс олсон мөнгөө үржүүлэхээ шүн нойргүй ажил хийж яхад ичгүй санжиргүй өвлгөр дуурайл авахын оронд үрээл бүр за ингээд бол ихгүй л нэмэх нь. Маргааш миний гидс өвдөл би өөрөө хчтэй. Тэг. Дуурахгүй шүү. За би өнөөдөр чамд зэв хийлгүүлж өгсөн. Орой гоё батата шүл хийлгэж өгсөн. 5500 нэ. Арай их өгсөн шууд маргааж байна. 5500. Ийм зузаан болох юм дээр. Ийм зузаан шоколад нэг нэж байгаа гэдэг чинь. Нэг дансны дээ. Багш зам нэг энэ 5500 шүү за. Баярлаа. За баярлаа. За энэс чи би яг юмтай хүн шиг гооштой. Мөнгө олцсон хүн шиг гооштой та. Өнөөдөр ч одоо юу болчих удаа тий. За нөгөө малчин айлдаа очиод баартраар бараа бүтээгдэхүүн авцсан. Бараа бүтээгдэхүүн цэцэрлэг хот дээр аваачаа зарцсан. Тэгээд тэргээрээ гүзээ шир энэ төр аваад өөртөө оройныхоо хоолны материал авцсан. Тэгэд инги. Чи маргаашийнхаа стүүжингийн бэлтцийг бэлдээд стүүжингээ хийгээд гүзээгээ цэвэрлээд тэгээ өөрийнхөө одоо гарын гарт орсон тэр юмаа хийчих. Би нэг сайхан хавиргатай битүүшүүл хий. Ядаргаагаа сайхан тайлбар. Тэгээ. Чи гурил зурж өгнө үү? За тэгээ. Би ч зурч болно л доо. Би зураад тэгээ. За тэгээ. За тэгвэл тэгээ. Одоогоос ширнэс үгээс гуйлаа зурчих уу? Тэгээ. Тэрнээс гадна юунаас өмнө нэг аяг цай ууч. Чи ус буцлах байгаа юу? Энэ манай энэ юу байгаараа? Гобо цай гэдэг. Энэ Ихүүд Diamond компани сахарын буюу одоо чихрийн шижийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Өнөөдөр ч одоо юу ийдсэн бэ? Гэхдээ гайгүй. Ер нь бол гайгүй байгаа юм байна. Хоолны шингэцийг сайжруулад нөгөө хорт нэгдлүүдийг гадагшлуулдаг гэдэг байгаа юм. Тэгэхээр маргааш өглөө хорт нэгдлүүдээ гадагшлуулаарай. Лүк гэдэг брендийн бүтээгдэхүүн байгаа. Нэг пакетыг 500 грамм усанд буцалгаал уучдаг юм лээ. За тэгвэл би юмш ингээс гурил би зураад буцалгаж байгаа гэсэн үг үү? Тэг буцалгаж байгаа. За тэгэл одоо мэдээж Улаанбаатарын гурилаараа харгалтаа сэргийлнэ гэж шүү. Алингээр нөх үү? Улаанбаатар. Юу битүүшүүл хийх учраас эн чинь болохоор хэвтэй хүнсний хэвтэй гурил шнэ чаа. Энийг өнөдөртэй. Наадах юм бол шүлтэй мөртлөө шууд чөлөн дотроо хийждэг гуриланд ашигладаг гоё те энэ хэвтэйг.
Хоёулах нь чинь жоохон бага юм ээ. Бага хийгээр яг часгийсэн 2 аягыг л хийш. Би ч ногоогоо арилгах нь услаад ирэхээр нь цай өгчнө. Чулуу бол түүгээд ирсэн. Чулуугаа удаасгана. За. Сая хэр юм хийгүү гэсгээл зурч тийм ээ. Гурдаа хэр зөөлөн зурх юм. Гурдаа юу дунд зэрэг. Дунд зэрэг юм. Хүний чаддаг зүйл гэж сайхан юм аа. Ердөө 500 төгрөгөөр шир аваад түүнийгээ 4-5 дахин өсгөж чадна гэдэг хөдөлмөр ухаан хоёрын нэгдэл шүү дээ. Би угаасаа л нөгөө нэг жоохон порво барихын тулд угаасаа бага иддэг. Тийм болохоор гайгүй байна. Манай хүн өглөө бол би нөгөө малчин дээр очиод ямар ч асуудалгүй байжсэн. Манай хүн л өлсөөдэн мэн гэж хүн амтнаар дамжуулж хэлээд тэгээ би нөгөө малчин айлтайгаа ярьж агаад бит хоёр ингээ ажил хийх хөлс мөнгөний нөгөөд ажил хийх боломж байна уу гэсэн чинь манай хашааг цэвэрлчих гэхээр нь сайхан хоргол морголын цэвэрлээд хашаагийн сайхан цэвэрлж өгөөд тэгээ хөлсөнд нь сайхан цойв идсэн байгаа. Одоо бол цойв би бол үлсэхгүй байна. Гэхдээ манай хүн бас л үлсэж л байгаа. Үлсэж шүү дээ. Тэгээ одоо тэгээ нэрээ бас одоо эр хүн залуу хүн одоо хэл идэж ууж жээж ирч хүчээ аавна гэж бодоод гороож сая төвөөс ирж мах авсан шүү дээ. Гороож их үнэтэй юм байна. 13,000-аар чүний доотлын 20 байна да. Бас азтай энэ удаа чи будаа гурил UB rice будаа маань байна. Улаанбаатар гурилмаар байна. Үнэхээр энэ тансаг баг чи хайр. Үнэндээ бүр тосмоос тосоо мөнгөөр авахгүй. Гурилаа будаага мөнгөөр авахгүй. Тэгээд хоолоо идэд дуусчаад десерт нөгөө ийм байх чинь нэрэ гэхдээ ийм тансаг мөртлөө яриа гаргацсан сонгоно. Хоёул нэг өнөөдөр л хоол ич. Өнөөдөр л хоол ич. За яад өнөөдөр ажлаа амжилттай хийсэн юм чи тээ. Амар өнөөдөр бол бас занзгар ашиг хийлээ шүү дээ. Энэ маань одоо яг бидний нэвтрүүлэг дээр ярих юм бол одоо тун удахгүй цацагдахын нэвтрүүлэгт маань бас айгүй гоё промошн болж өгч байна те. Мэдээлэл өгч байна. Мэдээлэл өгч байна. Тэгээд бас нэрээ өөрөө чи одоо нэг хотод бүжгэлдэг хүүхэн мал дээр очиж яаж алиа алдсан юм болоо гэж зарим хүмүүс бас хэрэг дурлаа үзмээр санагдах тийм нөгөө нэг хүлээлтийг үүсгээд тэгээ бас хүмүүст мэдээлэл ер нь бол айгүй очиж байгаа. Нэрээ малчин айлмаар тийм бэ. Нэрээ тийм бэ. Энэ хараа яг энэ вакуум савлгаатай. Энэ вакуум чинь нөгөө агаар их байхаараа агаартай байхаараа л нөгөө нэг ням бактери юм үүрчих боломжийг бүрдүүлдэг гэж ярьдаг. Тэгээ энэ ингээд ямар ч агааргүй вакуумжуулсан болохоор ямар ч асуудалгүй. Тэгээд ямар ч юугүй бордоогоор нэмэлт бордоогоо энэ бордоогүй яг өөрөөрөө дургуулсан тийм сайхан. Эрүүл хав хар хөрсөн дургуулсан. Шүү дээ. Би яагаад энэ UB rice будааг мэдтгүй байсан. Манай чинь нөгөө бас их хацтай. Газар тариалан бусад орнуудыг бодохно газар тариалан хөгжсөн одоо хөгжөөд газар тариалан эрхэлж байгаа он жилүүд нь бусад нөгөө олон зуун жилийн түүхтэй хотууд улсуудаас бас арай бас хөрсөн эрүүл байдэн гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо Монголын хөрсөн дургаж байгаа ногоо одоо энэ сайхан гурил цуутаа маань яалтчгүй сайхан эрүүл байгаа. Яг одоо ингээд сошиаллоор Instagram, Facebook-ээр одоо хүм болгол нэг эрүүл хоолтын зөвлөгөө өгж штэ тий. Миний хувьд болохоор маш айл болох энгийн байхыг хичээдэг. Энд ч одоо урт хугацаанд нэг 14 хоног барьчаад тэгээд болох биш. Амьдралын хөвшил болохын тулд голцоо сайхан мах ногоогоо төлхөө иддэг. За тэгээд одоо нөгөө төргөө хоол, гадуур ресторануудаас янз бүрийн хятад хоол, солонгос хоол ч юм уу бид чинь хаяа нэг идэх хэрэг гарна шүү дээ. За тэр хоолыг идсэн бол яг тэр сардаа дахиж гаднаасаа мэддэггүй ч юм уу те. Дахиад маргааш нэг одоо ихэнх хүмүүсийн тогтмол гаргаад байгаа алдаа чинь. За өнөөдөр нэг төргөө хоол идчихлээ. Маргааш нь гоём чанаа идчихдэг. Оройн тэгснэ хятад хоол идчихдэг ч юм уу. Монгол гоё сайхан хүмүүс хоол гурилтай шүл, ногоотой шүл. Эдгэр чи өөрсдөө яг л жинхэнэ эрүүл хоол байгаад байгаа. Тэрийг юусаа анзаарахгүй байгаа юм л да. Хамгийн чухал зүйл хөдөлгөөн. Хөдөлгөөн гэдэг бол угаасаа эрүүл зөв амьдрах хамгийн чухал зүйл цусны эргэлт сайжирдаг. Тэгээ юу ч хийж болно хүн дуртай юмараа хөдөлж байх нь чухал. Тэгээд нэг юм зовлонтойгоор бити өөрснийгөө одоо дургу юмдаа хүчилж явах ч юм уу. Эсвэл заавал нэг хатуудыг л битгий байраасаа зүгээр л энгийн байгаад гоё ингээд тууштайгаар урт удаан хугацаагаар гоё эрүүл амьдраараа гэдгийг л бас хүмүүст аюух зөвлөдөг. Тэгээ шавнартай алстай хатуудыг л байр тийг гэж зөвлөдгөө зүгээр л аз жаргалтайгаар хичээлдээ бити тасал гэдэг л зөвлөгөө өгдөг.
Нэг мэдгэл манайхан маш гоё багшаа нуруу өвдгөө болсон байна. Хөл өвдгөө болсон байна. Толгоо өвдгөө болсон байна. Ой санам цайжирсан байна ч гэдэг юм уу. Стресс тайлагдсан байна гэх мэтлэнгээр гоё үр дүнгууд гараа авчдаг байгаа. За маа. Оо. Гоё аваад. Гоё. Шүлтөө гэдэг бас удсан байна. Илүү амтлагч мантлагчгүй зүгээр шууд ийм хоолой гоё тий. За, юуны түрүүнд бас хамтдаа сайхан хоол идэж гэсэн өөрөө ихтэй баярлалаа. Өнөөдөр ихч маань бас сайхан моб борцыг хайраад за тэрийгээ борж зарж борлуулад за айлын бүнц хашаа цэвэрлж өгөө мөн дүүд аяг хоол олж өгөөд бас зангарахтай байлаа мөн гэж үнгээд бас сайхан хоол иж өглөө баярлалаа. Үрээ. Тэгээ одоо эдгээр үзээ сууж байгаа эрхэм үзэгчд маань сайхан хооллоорой. Гоё гэрийн хаан, эко, илүүдтэй амтлагчгүй гоё хоол дандаа идэж байгаараа энэ чинь л эрүүл амьдрал шүү гэдгийг бас уриалмаар байна. Ерөөсөө л мах удаа хоёроор. Энэ будаас гоё удаа тий. Гоё удаа. Айгу ингээд яг харагдсан аа. За одоо өстой. Удаа. Маш гоё амттай байгаа. Тэгээд ганц яс хаяас тэгэл шүүл болчихж байгаа байхгүй юу? Энэ чинь жинхэнэ эрүүл хоол шүү. За тэгээ сайхан хооллоорой. Оройн хоолоо бэлтгээд бужигнж байна да. Энд Улаанбаатар гурил, UB Rice цагаан будаа, Лена ургамлын тос, Golden Gobi Монгол шоколад амт чанарыг нэг дор бүрдүүлсэн мэт харагдана. Мөн хаанч хизээч интернеттэй байлгах Hammer брендийн Starlink төхөөрөмж. Ихүүд Diamond компани бүтээгдэхүүн тэдний үнэтэй хамтрагчд болж байгаа. Монгол контентоо дэмжигч та бүхэндээ талархал илэрхийлье. Дэжиг зогсож байна. Эхний өдөр жоохон би говдсон. Яг тэ тэгэл. Хоёр өөр хүн чинь хэцүү штэ. Энэ чулуу бүр цалдгүй. улаастай бүр. Тасарч Таг улаан болсон бай. Энийг салгаж чаддгүй. За ингээл хавирганаасаа сайхан энэ дээр наагаал. Хүн бүр өөрийн чаддаг зүйлээрээ мөнгө олж байна. Хоол үйлдвэрлэлд туршлагатай Туяа Нямбаяр хоёр хоол хийхийг гол шугамаа болгожээ. Монгол хоол гэхээр нэг за нэг үсрээл 5-6 төрөлтэй байгаа шүү дээ. Тийм шүү. Нэг энийгээ салгах нь нотлолдоо суугаад байдаг. Нэг аим хэцүү байд юм аа салгах. Ер нь бол энэ хүн ч амьдралын ноён нуруу. Тэгээ эмэгтэй хүн чинь тэгэл хөрх юмт. Хөрх юмт. Тэр хүн чинь л одоо эр хүн чинь тэгэл сайхан асуудлыг сайхан шийднэ. Ер нь бол яг тийм байхгүй. Одоо би ингээ хэрвээ ганцаараа байсан бол учраа болохгүй шүү дээ. Дэлгүүр хүн чинь байгаа болохоор за хоёлаа одоо ингэ одоо чи энийг үнэгээ ингэрээ би тэрээ орж иж энийг зохицуулыг төлөө мөлөгээ хагах юм аглаа. Тэрээ тэгэл би энэ байхгүй бол төлөө мөлөө хагалж чадахгүй шүү дээ. Тэгэл өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад тэгэл шир мэрич одоо энэ хүн л одоо ингээл бас дээгүр доогуур яриад зарам маарын гүрвсээр 50 гэл би мэтий юмар л явчих. Түүнээс л би ч одоо чадахгүй юм. Энийгээ салгаж чадахгүй сууж байна. Манай бас жинхэнэ эр хүн шиг эр хүн байсан. За буйртай суйртай ноён нуруутай. Би одоо хүнтэй суух юм бол аав шиг хүнтэй сууна гэж боддоо ш. Одоо эрэгтэй хүний зүгээр энэ мөн чанар дээрээс ярих юм бол ерөөс олон таван үггүй. Яг л ерөөсөө нэг хэл гэсэн үгээ яг тухайн үед нь нэг хэлдэг. Эрэгтэй хүн ер нь маш энгийн ш зэ хөрх юмд нүгэд мэн. Гол юм дээр л дуураа зохицуулаа сайхан чиглүүлээ л явчихад. Манай аав чи яг л 91 Монгол сайхан эр хүндээ яг л миний ярьж байгаагаар би ноён оргил ноён нуруу ерөөсөө амьдралын түшиг тулгуур тийм хүн байсан. Манай аав гэхдээ бурхан болсон. Ааваасаа хойш одоо би яг амьдрал дээр ирнэл гарч аавыг байхад бол юу л хэлсэн. Эрхийн балай нармын шар охин л байлаа. Одоо тэгээд ааваасаа хойш стүүжин хийж эхэлсэн. Тэгээл явж ин дөө. Ямар ч энийг салгачлаа. Манай аав бас энгийн ижил Монгол сайхан аав байдаг. Тэгээд аав хүний хувьд бол гайхалтай аав. Эр хүний хувьд бол мундаг эр хүн. Тэгээд ер нь бол энэ хөдөлмөрөөр л одоо амьдралаа авч яваал өөрийгөө бүтээгээд үр хүүхдүүдээ бүтээгээл ингээл явж байгаа. Одоо хүртэл ажил хийдэг. Том машины жолооч. Тэгээд яг ер нь аавыгаа ингээд ярихаар би эзэж аав шигээ байж чадахгүй байх гэж надад төсөөлөгддөг.
олон эр хүнд зүгээр ер нь бол аавшгаа байхыг л мөрөөддөг л дөө аавшгаа хүүхдүүдэд хайрлаад аавшгаа айж амьдралаа авч яваад аавшгаа үзэл бодолтой үнэнч нэг тийм бүх хүний хүндлэлийг хүлээсэн эр хүн байх бол нэлээд хэцүү юм шиг байгаа шүү дээ ер нь тий. Тэгэхээр одоо ингээд аавгаа ярих юм бол эр хүн шиг эр хүн байна гэдэг хэцүү гоё. Тийм л өгнөд л орж иж байна. Яг аавгаа ингээд яриад дүгнэн өөрөө аав болсон ч гэсэн ийм сэтгэлийн үг ярина гэдэг бол хэцүү байд юм. За тий. Та явахад хийсэн ч сайхан. Өөр эмэгтэй хүн л аягална ихтэй ах. За энэ яаж авах вэ? Nee. За. Юу яа. Яа, сте янз яригчтэй. За. Юу яа. Хүнэр. Чи одоо шууд уйлна заяа. Энэ хоолыг идээ шууд уйлна. Яг энэ үнтэй. Хайр яг гэж юу нэрэ тасархаа. Эстэ нэр жарах юм бэ дөө хідэн авир байгаа юм чи хоёрыг аваа зү. 6 авир байгаа. 3 бат. Окей. Нэг авиргаар 3 байгаа. За болно дөө. За. За зөөртөө яглаа. За миний амтрахчлаа сая. Тий яах. Миний яриг болч. Тий яах залуу хүн. Яа залуу хүн. Тий чи өнөөдөр Мөхсөөр янз юм ш. Та хамгийн гол нь хавиргаа торхогцсон гэдэг. Ямрын. юу ярих вэ? Тэгээд манжин их зөвдлөө. Тэ. Миний шүлтээ уралдаа шүлмүүд манжин их гоё зөгч гоё болдөө шүү. Сайдэд гиз гараад авнаа. Зя. Сайхан байна. Хараад ингээд Оо, бабаат юу ямар юм бэ? баатар юм. Аюу ш. Энэ өхөг ичүүлсэн өгөх баха. Зөө. Өсөглөнгийн би гэсэн 100 гэдэг дуу зориулъя чамд. За баярлаа. Би бол анх өгөн 50% гэж хэлсэн бэл 50% бүрээсээ. Тэгээ 100 болсон. Авчистаа гондож мөн эмэгтэй хүн чинь тэгэл өөсөн төндөг штеп. Бураар суугаацсан та уучлаарай. Ийм гоё хоол хийдэг гэдгийг тэр үед мэдсэн бол юу гэж уурлах вэ? За тийм байх үү те. Одоо гайгүй хоо нэг хитөө гайгүй гэдэг 8 санаг. Сайхан байна оо. Одоо хоолоо идчихэд шууд өсөрмээр. Энийг шууд унтаал эдэл унтаа. Гоё юм. Чи харин юу тусан дорно гэдсэн. Ус мусыг хаялаа. Хайлаа. Шууд шүлээ годлаа. За тэгвэл тэгээд сайхан амарцаагаарай. За баяртай. Сайхан амраарай. Ерөнхий ивент тэтгэгч гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч PC Mall, Сахим технологи, Сахилгаан барааны их дэлгүүр. United Diamond Ихүүд компани нь Япон улсын Лүк болон Healthy One компани Монгол улс дахь аль биесний төлөөлөгч бөгөөд GMP батламжтай Монгол улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан 20 гаруй төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг Япон улс дахь үнээр монголчуудаа санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягнаас аваарай. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодны тустай Аливтэй Алена. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Шин өглөө, шин бодол. Хоёр багч мөн адил шин өдрийн нар мандсантай зэрэгсэн өөрийн шин боломжийг хайж байна. Амжилт бол өглөө хөгцсөн сэтгэлээс эхэлдэг.
Би л авъя дөө. Шувуу олохгүй гадаа. Хувийн мөнгөөр авсан. Энэ нэрээ идэж болох юм болов болохгүй юм болов? Идээгүй шүү дээ. Надаа өгсөн энд. Атлаа зүгээр хатаас үнэхээр авт нь ер нь ямар шүү бол гэж хараа үстэй та. Харсаа. Гүбряг годротол байгаа юм яа. Окей. Годротоос чи явдгүй мэлээ. Хил хүрээгүй. Би одоо бодоод надад ямар сайхан сэтгэл гаргаад надад таргнаас өгөөд байгаа гэсэн чинь хорлон зүтгэсэн. Би идээгүй отгомээрээ. Отгомээрээ би идээгүй зүгээр би тэнцээ тавьсан. Зүг бистэ. Одоо юу юм бэ? Би яатсан бэ? Миний өгсөн юм авч байгаа байхгүй хохин шүү. Би идээгүй байгаа шүү дээ. Хохин шүү. Энэ удаагийн дугаарт хоол идэхийг хориглоогүй. Гол нь олсон мөнгөө хэрхэн зарцуулж ухаалаг төлөвлөж байна вэ гэдэгт л анхаарах юм. Тэр ч юм сошиал нэг ийм л юм хийж байна. Аранхай аймгийн зарын групп дээр орсон. Аранхай аймгийн нэгдсэн групп руу орсон. Цэнхэр сумын нэгдсэн зарын групп руу орсон. Цэцэрлэг хотын зарын групп руу орсон. Тэрнээсээ л ингээд ажиглалт хийгээд байгаа. Тэгээ энд ер нь яг юу хэрэгтэй? Энэ одоо суманд юу хэрэгтэй байна? Хотод юу цэцэрлэг хотод юу хэрэгтэй байна гэж ажиглаад байна л да. Тэрнээс тэр хоёрын тухай яриад, тэр хоёрын тухай бодоод тэр хоёртой ингээд дээр доороо гарах гээд өсөө тийм тэр хоёрын доор. Хүмүүс ч ер нь тэгдэж штэ. Тэр зөвхөн монголчуудын зам байна штэ. Яг хоо эвтэй ихтэй хүчтэй тий. Тэгээд жижиг ингээ хуваагаа хаянгууд алдсаж эхэлдэг. Тэр түүхэндээ олон одоо тийм тохиолдлууд байна шүү дээ. Одоо манайх бол хамгийн баг жишээ нь шүү дээ. Сайхан хотоос гарахдаа ямар дөрөв ингээд ийм найртай би эндээ баг хайртай сайхан болох гэжсэн. Тэгсэн чинь өчтөр би галт ингээд харахад тэднэр болвол тэр хоёр болвол бүр үнэхээр өөрчлөгдсөн. Үнэ ярьсан байлээ. Булангийн цаанаас шивнэлдэж ярьж барьж. Гэтэ юу гэдэг чинь монголчууд амар хөдөлмөрсөн үнд амар дургу байдаг шээ. Тэгээ бит хоёр бүр дэмдэг хөдөлмөрлөд байгаа байхгүй ингээд орой ингээд бүрээл зогт оройныхоо хоолой гадаа ингээд сууж идэж мэдээ шир мөрөө хуухаж муулаад тэгэл зүгээр шууд сторидэл ёо эднээс та нэрэ ямар шодрог бусын ажлын цагийн хуваар маяр гэж байдгүй мó 25 маваа ухааны мэрэд байгаа байхгүй юу. Энэс нэгийг өглөөний цайны чи би одоо өгч нөгөө айлмал очингууд марчин. Одоо сүүлийн 2 хоног бол бүр амар унтчих. Юу ч болоод байгаа. Дэрэндээ толгой тавьчих болохын наам явчих. Тэгэд энэ өдөржингөө цоглог байлгадаг. Яг орой болоод ирхэн алдад нөгөө мелатонин даавар ялгаруулдаг юм бэлтэн шүү дээ. Маа энийг хармал. Юу цайны цагийн дараа нэгийг ус үзээ. Ихүүд Diamond компани оруулж ирж байгаа. Утгаас гарч нэгийг өөс мөн тий. Мөн. Тийм. Холимогтой. Нойрны чанарыг сайж. За энэ чинь би сайн аваад нэг хэд хоног бүр нам удаад. Өдөр нөгөө серотонин ялгардаг аахгүй юу? Байнгын шүн оройгоор дандаа. Шүн нам. За сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Йоо, бүр нам. За нөгөө айлч юу яагаад штэ. Ховийнхаа биш энэ нөгөө өсгөж байгаа биш ховийнхаа мөнгөөр амттай шимттэй юм аваад штэ. Энэ одоо яаж байгаа юм бэ? Тэгсэн. Манайх бол Би харин өчтөр харсан барай орж ирсэн. махиж хөдөлмөрлж ганц татхал авлаа. Өчтөр хэдэн төгрөг хийсэн гэж сая асуусан нэрээ. Тэгсэн чинь 200,000 төгрөг хийсэн. Чи өрсөлдөж байгаа хажууд хэлж болж байгаа юм гэсэн чинь яа тийм жоохон шоконд орлоо айлхыг гинэ. Айлхаа 200 хийгээдтэй. Хоёлоо чинь өчтөр хэдэн цаг ноцолтож 200 хийсэн юм. Хоёлоо 160-ыг хийсэн шүү дээ. 161,000 төгрөг. Тийм. Тэгээд үндсэн мөнгө маань байж байгаа шүү дээ. Нийлээ 200 юм. Эднийх бас үндсэн мөнгө оруулаад юм уу? Оруулж байгаа юм мэдээж. Оруулаагүй хаа. Яг олсон мөнгөө хэлж байгаа. Гээ оруулж байгаа. Бүх мөнгөө л хэлж байгаа 200. Өнөөдөр 201,000 хийх хэрэгтэй хоёлаа. За юу. За. Өнөөдрийнхээ ажилд гарнаа. Өнөөдөр чинь өчтөр авсан юмныхаа төлбөрт ажил хийж өгөх гэдэг шүү дээ. Тэгсэн шүү дээ. Хэлээ өнөөдөр 130,000 төгрөгийн ажил хийж штэ. Өчигдөр тэд 164,000 төгрөгийн зээл тавьж бараа материал авч байсан бол өнөөдөр тэд өрөө төлөхөөр иржээ. Ханцуугаар шамлаад хичээвэл хинж чадна гэдгийг тэд нотолж байна.
Монгол ах вэ гэдэг бол зүгээр нэг амьдрал биш. Харин өвөг дээдсийн ухаан, уурга барьсан түүхийн үргэлжлэл юм. Эртний өв соёл, өнөө цагийн оршихуйг холбосон тэрэл гүүрийг бид Монгол ах вэ гэж нэрийддэг. Нүүдэлчин соёлыг хадгалж яваа хүмүүс бол нэг хэсэг нь бол томоохон бараг 100-ны 80% нь бол энэ малчин ард түмэн мөн. Тэгээд энд чинь бол өөрсдөө амьдралаараа, аж байдлаараа нүүдэлчин соёлоо хадгалж үлдэж байгаа. За энийг бол хүн болго мэдж байгаа. Үүний хажуугаар манай урлаг соёлынхан шинжлэх ухааныхан гэдэг эдгээр хүмүүс бол нүүдэлчин соёлыг дэлхийд таниулах, нүүдэлчин соёлын ямар их гайхамшигтай, ямар сайхан бэ гэдгийг таниулах үүргийг гүйцэтгэдэг. Тэгээд ер нь бол дэлхийд ганцхан Монголыг нүүдэлчин соёлтой гэж өөртөө сурчлах дуртай л да. Яагаад ингэдэг гэхээр дэлхийд бол ерөнхийдөө нэлээд олон нүүдэлчин соёл байгаа. Одоо энэ Төв Азийн орнууд Туркменистан, Тажикстан гэд манайтай адилхан яг ийм нүүдэлчин соёлтой адуу энэ хон малаа хариулаад ашиг шимийн хүртээд ингээд амьдардаг. За энэ Арабын орнууд байна. Африкийн орнууд байна. Ингээд нүүдэлчин соёлтой олон орнууд байгаа. Гэхдээ хамгийн өвөрмөц, хамгийн гайхамшигтай, хамгийн их өв соёл түүх заншилтай орн нь бол манай орн юм шиг надад санагддаг. Домогт өвгдийн сургаалд сүнс оршиж, дуунд шингэсэн үнэн үгэнд ухаан гэрэлтэж, дэлхийн тавцанд Монголын заяа цойрайтаж, дээд тэнгэрийн ивэлд соёл минь мөнхөрнө. Байгалийн аясаар хүүрнэх домогт уулсдаа итгэж, баян талынхаа салхинаас ухааныг шингээж, баатар цус, бэлэгдэл үгсээр түүхээ үргэлжлүүлж, босоо заяад Монгол хүн болж төрсөн хувь заяандаа мөрдөө. Борд өвгдийн буюу бидний өвг дээдсийн энэ үлдээсэн өв соёлын энэ нууц тэгээд гайхамшиг нь бол үнэхээр тийм биширмээр. Одоо жишээлбэл энэ өвгдийг хэлж байгаа үг хүртэл нэг тийм одоо ингээ бодоход бүгдээрээ эрүүл мэнд, бүгдээрээ аж амьдралын сайн сайхан, бүгдээрээ дотоод сэтгэлийн амар амгалан зориулсан ийм үгнүүд байдаг. Ардын аман зохиол, үлгэр туйлс бол хүүхдүүдийн оюун ухааныг задлдаг, зөв хүн болж төлөвшгөхөд тустай. Өвөө эмээтэйгээ өссөн хүүхдүүд бол одоо хизээч муу хүн болж хүнд муу санаж муу явдгүй шүү дээ. Тэгээд ингээд нүүдэлчин соёл бол та нар хардаа ямар гоё амаргалан тайван тийшээ ингээд манай туяа явж байна. Ингээд харахад одоо нэг л тийм Монголын амар амгалан явж байгаа зү. Өөрөөсөө гэрэл цацруулсан энэ бүсгүйний нэмсэглэл Монгол эмэгтэйн төвчээр, хөдөлмөр, гоо үцгэлэнгийн илэрхийлэл гэлтэй. Ийм л бүсгүйчүүд байхад Монгол гэрийн гал унтрахгүй. За сайхан амлцгаас нуу. Энэ одоо өчтөр өөрснийхөө мөнгөөр авсан юм аа. юм аа хөргөн нөгөө мөнгнөөсөө аваад татхаваад. Тэгээ өглөө хамтдаа Энэ манай нөгөө ивент тэтгэгчийн гарын бэлэг байгаа. Энтэйгээ холж идэх гээд нэг татхавлаа хөрх юм уу. Хаа задгааж олсон мөнгөөрөө. Энэ агаа нэр цайж удахгүй шууд төмөн бариулаад ажиллаа. Өчтөр баахан хамаг юм авч авсан. Ажиллаа хийгээд гэсэн. Тэ үнэгээ яачаа. Одоо өхөр нь гарлаа штэ. Харин тэ өхрийн асуусан сайн юм. Тэгвэл ажилдаа ороо одоо. Ер нь мал дээр байж үзег байхгүй юу?
Өчигдөр анх удаага сүү хөөрүүлээ. Ер нь надад уулна хар бараажилал их зүгээр байна. За сайхан амарсан та. За өнөөдөр ч ажиллаа инэ. Өчигдөр өстэй нэр бүх юма зараад. Аргалаа зарч чадаагүй. Тэр бүх юма зарсан. Өстэй зам дээр зогсож байгаа л өстэй сайхан зарсан да. Би бас бодож байлаа сая ирж явах та. Өчтөө Монгол хүн байж үнээ цааж үзээгүй бас. Ямар Монголоо алдсан юм бэ гэд өөрийгөө айгүй л цаа зэмдэнгүү бодоол явчихлаа. Нүүдэлчин соёлын Монгол энэ аль хутлаа байдалцээдэг ясам дээр өөрөө Монгол ахуй дээр нэг өдөр байж үзээгүй байгаа байхгүй юу? Энд чи эндээс нэг бариад эндээс нэг бариад тэгэл татчихдаг байсан шүү дээ. За али. За эндээсээ уйчих уу? Душхгүй лашим өөрөө их чим нэстэ. Юу эвэлсэн байна те? Сарватланд хийрэх үдэ. Эвэлсэн биш те? Уул нөхөр юм номгон л гэнэ тэр харцыг хараач те. Тэр. Оо ганцхан тэрээс солруулчихлаа. Үй. Яа чи жоохон дээгүр ямар юм бэ? Би хитрхи. Ой. Тэгээд асуу. Өөр зөөлөн гараад. За шөө. Ухаас. Ойролцоогоор аягны тал суугарсан биз дээ. Жоохон хурдтай яваад өгмөр юм шүү. Тийм байна. Литр гарын сүүл гарна гэж шүү. Хүүдээ. Би хурдан саахстай юм байна. Сүү юм хүмүүстэй үнтэй мэн л гэдэг. Тэгтээ хараал та. Миний бараг хуруу татчихин заяа. Тэгсээр нэмний гаргасан сүү төр жоохоо л юм байна. Тэгэхээр нэг 10 литр сүү муу гаргах гэж ямар их оо цаг хүч хөдөлмөр гардгийг бол ер нь зөв мэдрэх юм байна уу. Хүн тэгтээ ер нь мэдэхгүй юм аа л амар шөмжлөх юм дөө. Хараад одоо өчтөр бүтээрч нөө олсон мөнгнөөс нэг талх авсан. Тэгээ нөө ивент тэгч байгууллагууд маань нэг ийм шоколадны крем өгсөн байгаа. Энэ голден говь маань өөрөө даалгаар өнөр төрлийн бүтээгдэхүүнтэй мэлээ. Тэрнийх нь нэг болох юм шоколадны самрын тостой цэвэр шоколадны крем. Одоо бид тэр энийг одоо яад ангаар нэтгэв тэгээд нэг талхаавлаа. Өчтөр өрхийн дэргүү ахтай бид тэр хойшоо адуур авах гэж явж тэр нь би ахаас асуулаа л да. За манай нэвтрүүлгийн гол зорилго бол нэг иймэрхүү байгаамаа. Яг одоо бид нар шиг ийм залуучууд яг одоо ингээд хөдөө яг энд ирээд амьдрахад одоо боломж олцоо бий юу гэж асуусан. Ах маань бол тэгжээ залуу өрхөд бол гарч ирдгээ. Ганцхан одоо бэрхшээлтэй зүйл нь энэ байгалийн одоо эрс төр суур амьсгал зууд бороо ус энэ л хэцүү байдаг. Тэрнээс яг ингээд бид нар шиг залуучууд хөдөог зориод гараад ирэх юм бол нэг 5 хонтой 2 үнэтэй гарч ирээд нэг айлтай ярилцаад хажууд нь айл хавиргалоод ингээд амьдраад тэр нь төлөлөөд 5 10 2 4 болдог ч юм ингэсээр бод амьдрал ах нь ерөн сайхан жигдэрч бүрэн болцоотой гэж бас ах маань хэлж илээ. Тэгэхээр бас өдөөл амьдрал байгаа юм байна уу? Одоо хот хөдөөгийн ялгааг хэлээчих юм бол хамгийн түрүүнд надад мэдрэгдсэн юм нь бол амар амгалан байдал айгүй их ялгагдлаа. Хотод бол төгж ирэл, утаа, стресс тэгээд нэг хадгалаа замаар гарсан чиглэл хүмүүс сигналдаад байнгын сигнал тий хүмүүс ч амар их стресстэй байж идэг. Энд ирсэрөөс бүх юм маш сайхан тайваа дуумал хараал аргал утаа ууглаад ингээд энэ нь бол надад хамгийн гоё. Яг магадгүй хотод ингээд сууршаад амьдарч байгаа бидэнд хамгийн их дутагдж байгаа зүйл амар амгалан юм байна. Гараал стресс, ажил, төгжрэл А-цэгээс Б-цэг хүрэхийн тулд төгжрэн тэгээ цагантаа амжихгүй бол стресст нэгдэг ч юм уу тий. Тэр бүгдээс ангиж ирж байгаа мэдрэмж л авж байна да. Тэг өнөөдөр бид хоёр өчтөр зээлж авсан бүтээгдэхүүнүүдийнхаа үнийн дүнд таарсан ажил хийх юм. Тэгээд бид хоёрт ингээд яг үнийн дүнд таарсан ажил бэлдсэн байж байгаарэ гэд хэлсэн. Тэгээд өнөөдөр бол хийсэн юмнуудаа бүгдийг ерөөс авч явахгүй. Өчтөр нэрээ сүүх өөрүүлээд тэнд ингээд би баг 10-аад хувинд сүүх өөрүүлээд өрөм ингээд гаргаа тавьчихсан. Тэр минь гарцсан байна. Тэгээд харсан ч бас амар гой санагдчих штеп. Нөх хийсэн юмнууд маань ингээд бүтээгдэхүүн болцсон байгааг харсан ч амар гоё юм. Ер нь хийн. Шөөгтэй хасаал. Мод төлөгч хийдэг л штэ. Яг намайг хөөгтэй хас чи манайх ч олуулаа.
Би чин дээрээ 3 ахтай 1 ихчтэй. Тавуулаа тэгэл манайх чинь олон хүүхдтэй айлч тэгэл ойлгомжтой шүү дээ тий. Ажиллаа. Хуваарлал хийн. Тэгээд ах нар эгч нар маань тусдаа гараад оюутан болоод яваад өгсөн. Би ч тэгээд ээж өөртөө голтно. Гарах нь үзүүрцтэй. Гарал болдог хөл штэ ээж хоёрынхаа. Аба. Тэ хүмүүс чи байнга л нэг ямар нэгэнтэй тэмцлийг хайгаад байгаа байхгүй. Одоо төмөр өргөж जैन. Одоо мод чулуутай ноцолд чинь энэний ард гарна гэдэг чинь ямар нэг тэмцэлтэд яалах мэдрэмж чи хамгийн гоё байдаг. Ажлыг голж болохгүй, голохгүй хийвэл орон нутагт хийх ажил хангалттай олон байна. Хөдөлмөрлөж чадвал гарц үргэлж байдаг. Тиймээс зүгээр л их л. Ер нь бол яг манай монголчууд ер нь бол нүүдэлч удамтай ер нь хаан ч гэсэн тасан цогцох боломжтой хүмүүс. За ялангуяа одоо хөдөө бол ерөөсөө манайханч амьдрал байхгүй одоо хот орё гэж байдаг боловч яг хөдөө бол яг жинхэнэ нөгөө амьдрах боломжтой гэж үзэж байгаа. За яагаад вэ гэхээр сайхан таван гушуу малынхаа буйн биднес ч одоо бүх юм нь ер нь бол хоол хүнсний хэрэглэнээр эрүүл эко хүнстэй. За тэгээд энэ тал газар байгаа мод самар жимсээ төвгээд иччин тэрийгээ сайхан зараа борлуулчин. Тэр нь бол би бол өөрийгөө бол хөдөө бол ер нь амьдрч чаднаа л гэж бодож байна. За ер нь бол би монгол хүн бол төрснөр айгүйх бахарч байгаа. Ялангуяа ингээд энэ нүүдэлч удамтай, малчин аж ахуйтай одоо дэлхийд ер нь бол байхгүй шүү дээ одоо. Би монгол хүн бол төрснөр айгүйх бахархаж явдаг. Эртний өвүүлэл домгийн үлгэрээс ухаан шингээж, эзэн тэнгэрийн заяа оршсон ертөнцийн утгыг дээдэлж, эр бор харцах шиг их нутгаа дээдлэн дуулж, эрдэм ухаан ёс заршлаа, үеийн үед дамжуулсан Монгол. Хотын бид нар ч одоо тэгэл нүүдэлч удамтай монголчууд гэж цээжээ дэлсэлээдэг. Яг ингээд ясман дээр ингээд ярихаас өөр юу ч мэдхээ болчихж одоо өв соёлоо мартсан байна. Одоо ялангуяа би ч ер нь бол хотын амьдралтай ер нь бол ууссан. Одоо яг энэ хөдөө зураг авалтаараа ирээл яг үнэ малтаараа гараад яг омгшиж эхэлж байна. Одоо чээж мэн жинхэнэ яг бардж байна. Одоо учир нь тэгэхээр ярихаас өөр ич идэггүй болчих яг ингээд өөрийнхөө биеэр хөдөлмөрлөөд үнэгээс хаагаад ааруул цагаан эдээгээ боловсруулаад зараад мөнгө олоод одоо энэ малчин монголчуудынхаа одоо яг энэ малчин одоо хүмүүс чинь л одоо биднээсээ өв соёлыг тээж аваа ганц ингээд тийм чухал хүмүүс энэ их ажлыг энэ их өв соёл дээр гараад яг өөрөө яг ажиллаад ирсэн чинь үнэхээр ингээд маш их баяртай байна. Одоо энэ өв соёлыг би яг одоо өөрөө суралцаад явж байна. Уран дуу, ухаан төгсийн орон, уудам тал, удам түүхийн үлгий. Урсах цагийн уртад гэгэнээр мөнхөрсөн урдын өв соёл минь Монголын омог. Суралгүй гэдэг монгол хүн байна. Догноос орно шүү дээ. Тэгээ өчтөр бүр гар амир чилээ. Өнөөдөр харин гайгүй болчлоо. Аваа нэг жоохон гар эвлэж явчихж байгаа шиг шүү дээ. Одоо болдог бол хөдөө гараад амьдрчмаар л. Даанч одоо тэгээ хотод ажилдаа төрөлтөө болохоор хэцүү. Одоо хотод чинь дүүрэн стресс, өөр зээл, өрнөөс өрний хооронд. Тий, энэ чинь болохоор сайхан цэвэр агаар хаашаал харан сайхан уудам тал нутаг, малаа сайхан малынхаа ашиг шимийг өгн хүртээд сайхан амьдрах боломжтой л байгаа байхгүй. Тэгээд нас яваад ирэхээрээ сайхан хөдөө гарч амьдрна гэсэн сайхан бодолтой л явж гин би. Харин тийм ээ. Залуучууд нь бүгд хот бараацсан. Хөдөө амьдрал байхгүй хотод ирсэн амьдрна гээл хитээ угаагаал явж шээ. За өнөөдөр ямар ч юм би нэг хайлмаг хийж байгаа. Ихчийн хажууд яагаад хийж байгаа вэ гэхээр яг бид нар ч хотод бол яг гэртээ одоо өрөм авчаад нөгөө гашилчингууд нь за хайлмаг хийж идэн гэж жоохон хийдэг. А энэ удаагийн болохоор яг нөгөө нэг голон говийн гой өрөлтэй хайлмаг хийж байгаа юм. Үзэн байхгүй. Тэгэхээр гой нөгөө нэг үзэмний оронд бас
тэр одоо шоколадаа хийгээд илүү гоё болох байх. За тэнгүүдээ гихчээ ээжүүд хийж байгаа болохоор гихчээр бас дахиад сайн заалгаа би нэ хийж чаддаг гэж байгаа боловч бас чадахгүй байгаа ч юм лүү гэд гихчээрээс жоохон багшлуулж юу нь хийж байгаа. Тэгээ одоо энэ шар досож явсан эмчилгээнд хэрэглээд байна шүү дээ. За нэг борнкээ хавлага шар дос өнгөчөөд өдрөө даагаал тэгээд яваад байдгийг шүү. Хөдөлмөрийн үн цэнээр бүтсэн өрмөөрөө одоо хайлмаг хайлах чинаа. За сүү самарж байгаа таа л адилхан самарч юм байна шүү дээ. За бол хөөсрөх мөөсрөх шаардлагагүй шүү дээ. Хөөсрөх үү? Тараг бүрж байна. Хөрөнгө буюу үндсэн таргаа хөөрсөн сүүтэйгээ холиод сайхан самарч юм. Тэгээ бүлээтгэхэд уудлаад гаргачихдаг юм байна. Үнэхээр тарих бол амардаг юм байна. Үнэхээр амарч байна. Хот яг хуу ачааллын хувьд бол орон нутаг хөдөө хоёр адилхан л маш их ачаалтай. Хөдөө ч гэсэн ингээд өглөө эсвэл орой хүртэл ингээд ерөөсөө ганц сайхан нөгөө нэг тийм техник технологи, машин тэрэг ч гэдэг юм уу, тиймэрхүү дуу шуу байхгүй яг байгалийнхаа дуу чимээнд байгаа болохоор хэдий ажилласан ч гэсэн тарих бол өстой үнэхээр сайхан амардаг юм байна гэдгийг л бүр гоё мэдэрч байна. Хичмэн гэхдээ нэр үнэхээр амжилтдаг юм байна ажлыг. Би өглөө ирээл хөөрхийн нэг ухантаа нэг жоохоо 1 литр сүү саасан уу юу байж хахад л ихч бараг хичнээн литр сүү саачв. За тэгээ орж ирээд сүүгээ хөөрүүлээ. Нэг 15 20 литр шахуу сүү хөөрүүлээд. Тэгээ сүү хөөрүүлж хооронд л ихч юу игээд аваад байгаа. Сайн намайг тараг эсгэх оронд л энэ махыг чинь гэрчээ ичлээ. Тэгээ үнэхээр ажилтаа мундаг байна нэрээ. Тэгээд одоо ядаж би гурилын ядаж зуурж өг туслая. Тэгээд Улаанбаатар гурилаа авчирсан шүү дээ. Энд Улаанбаатар гурилаа сайхан зуураад. Энд чинь бас шууд ингээд гой татна. Сар гэл татаж чадах нь би. Тэр. Ингээл тэр ийм амар. За энэ чи хараа Улаанбаатар гурилын чи өөрснөө ийм гурилаа утгадаг. Ийм хутгууртай болцсон байлээ. Дараа гой Улаанбаатар гурилгээ авчирсан. Тэгэхээр одоо гурилын аяга нөгөө халбага юм хомж холилдохгүй. Энтэйгээ сайхан зууралд. Гэтэ айгүй хурдан ивэлсэн байна гурил маань. Нэг алгадаж үзэл сайн мэдчихлээ байхгүй. Алгадаал болцсон байна. Ер нь юу штэ нөгөө манайх чинь хоолт гэхээр дандаа л амин нэг хатуул дэглэм яриад байдаг болохоос хоолт чинь зүгээр багаар идээд явахд болох хэвээр. Манайхан чинь нөгөө яг амар завгүй явж ирсэн аа. Өчнөө цаг юм идэхгүй байсан. Гинт амар их хоол иддэг. Огцом. Тэгж мэгч айгу буруу. Тэгээ уул нь бол хоолт гэдэг чинь нэг хатуу дэглэм биш. Голцоо шүлтэй хоол идээд. За тэгээ хит оройн цагаар идэхгүй. За тэгээд идэхдээ дандаа багаар идээд явах юм бол хүн жингээд тогтмол бариад авах боломжтой. Манай энэ охин юмыг заагаа зураад өгүүлийг сурахтаа амархан түргэн хөдөлгөөнтэй хөөрхөн охин байна. Юмыг заагаад үлгийг амархан сурмаар юм байна. Маллах залуучууд байхгүй болоод байна. Энэ үе уламжлаа ингээд та нар ингээд дээш нь үзүүл харуулад ингээд айд амтэр ороо явуул. Энэ чи уламж өргөжөөд энэ залуучууд одоо маллах байх та. За энэ гол нөгөө шоколад иднэ. Хоёул алин идмэрийн та. Алин цэг авах. Энэ болохоор ингээд үүл дөрүүд ингээд манай бүх үндэстэнгүүдийн ингээд юм зурагтай идэм билээ. Голдон гой гээд хоёул нэг сайхан шоколад идээ. Тэгээд нэг их идчих. За би энэ ягааныг иднэ. Сайхан. Elə хотоод руугаа оруулаад татах юм. Намгаа самартад таарлаа. Сайхад амттай сайхад юм байна. Амд ороод тайлж байгаас ямар хуурд мөрд юусоо байхгүй. Өөртөө одоо шоколад баахан байдаг болсон мөлий гадуураад. Сайхан шоколад байна. Гой амттай байна. Тэгээд бас дахиад стенд бэлгэлтэй ирсэн. Энэ болохоор нэг юм сонгонтой цагаан энэ болохоор бичээ. Энэ болохоор нөгөө нэг цус шинглээ даралт маралт бууруулдаг. Аюу олон төрлийн ичтэй гэсэн. Тэгээд заавар энэ Япон нараа дүүн Япон хэл мэддэг. Гэхдээ мартсан байна хэлээ. Тэнгүүлээ. Энийг тэнд бэлгэлж байгаа. Их уу Diamond гэх компани Look гэх брэндийнх юм билээ. Энд ингэж байгаа. За чи энэгээр чинь цаасан жуугаад. Тэгээрээ та даралт маралт хөдөлсөн үедээ сайхан ууж муух ч юм уу. Тэгээ цус өтгөрөлтөд шингэрүүлэн цус мус одоо жоохон вакцинаас болоод жоохон цус өтгөрдөг болчиход байгаа шүү дээ манайхны чам. Тэгээ тэрийг сайхан цусаар сайхан шингэлсэн гэсэн үг. За баярлалаа. Тэгээд их ажил зааж өгсөнд баярлаа. Баярлж байгаа шүү. За. Ана гурилаа хийгээгүй үсттэй. Хийгээгүй. Энэ Улаанбаатар гурил хийх шүү. Улаанбаатар гурил уус тус сайн даадаг ана. Тэгээ гараар одоо хийх цааш нэг халбаар хийж байгаа. Харин тий. Чихэр нь арай бол шараа авч байгаа тийм ээ. За. Та сонготооч.
одоо ингээ би ч ингээ гэртээ ингээ юм плетэн дээр тавьж байгаа л яаш. Тэд ингээ гал нь бол би ерөөсөө 1-7 хүртэл байгаа ш. Тэг ингэж гоё таардгүй ийм шар тосч угаасаа гардгүй би бүр ингээ хараад өөрөө бүр шоконд ороод бүр ихчээс ямар сандаа асуугаад суучлаа. Одоо энэ гал дээр одоо хийх чинь шал өөр юм таараа яалч юм тий. Гал дээр хийсэн юм чи шал өөр байхгүй. Би бас бүр гайхаад нөөцгүүдээ тогоо могоон төлөгдөхгүй. Тий. Гэртээ хийгээ чинь тэгээд нэг бол юу яачаал тос баг гараад эсвэл ингээд ийм матуу гал сар таахгүй. Одоо ингээд энэ гурыг холбож байгаа. Энд чинь болохоор үзэмтэй байгаа. Үзэмтэй, самартай, дотроо нэг юм юутай байсан бэ? Нэг тийм шалгинсан бичээтэй байгаад байгаа байхгүй юу? Хүүхдүүдтэй янзын гой дуртай байх та энэ дэр. Биднес ч одоо хотод гэртээчсээ өөрсдөө ингээд дан ганц цайлмаг гэхээр үзэмтэй хийгээд авахгүйгээр өөрсдийнхөө идэг тухтай янз янзын юмнуудыг хийгээд идэх юу нь бүрэн боломжтой байхгүй идэж чаднаа л гэх юм бол. За одоо энэ бүрээсээ айгу гоё амтайсан. Тэгээ жоохон булгаагаар эцрэгс хамаагүй гэж болно гэсэн шүү дээ. Эдсээр байгаа тэгээд баг дуусах чинь. Энэ эдигээ хайрлаад бас удаан нэвтрүүлэгтэй минь хамт байх учраас гавнаж идэж байгаа. За ийм их байх болно. Амсаж үдээ сэтгэл ах их хоёртой сайхан эхлээд хамгийн ихэнд гэрийнхаа эзэнд амсуулаад хээ. Дүүгийнх нь ихчийн завраар хийсэн шинхэн жорын хайлмаг. За дүүгийнхэн гараарай. За одоо ихчтэй ээж өгнөө. Үзэмтэй, самартай, бичээнтэй янз янзын. Голдон гой. Голдон гой ах яа. Гой ах шиг нэ. Өөнчнөх аятах юм байна. Гой нэ. Тийм. Энэ зүйлд ингээд энэтэй бүр шингэх юм шүү. Тэгш тийм. Хайлж урсаад. За нэ. Түд гिच. Тэгнэ. Ингээд шингэх юмны чи жоохон юм бордуу өнгөтэй хайлан болох юм байна. Тийм байгааз? Тийм гоё юмттай. Ингээд сайхан нэгэндөө сагсаагаж идвэл гоё юм байна. Харин тийм тэгээ уугар гоё талхайсан болыг тавьж байгаа. За би нэг амсчмаар байдаг. Юм чи ингэнэ. За гिच. Хэр юм хийгөө аягүй яачдаг. Зарж мөнгө олж байгаа шүү дээ. Байлч. Дасархай мэн. Янз юм байна. Үзэн мараа хийх юм шүү дээ. Өстой гоё юм. Энд чи өөрөө энэ дотроо бас энэ шоколадын дотор үзэн байгаа. Энэ надад самартай амт. Үзэн байна. Байна уу? Байна. Надад самар энэ танд юу байна? Үзэн байна. Гоё. Өстой сайхан боллоо. За одоо болоо заръя. Golden Gobi-гийн үзэмтэй үрлийг хайлмагтаа хийж амт өнгө нэмлээ. Монгол шоколадтай Монгол амт үүнийг л жинхэнэ ухаалаг бүтээлгэндээ. За энэ манай дүүгийн хоны маага одоо ингээд туулах дарилга авчрах гад одоо энэ гэрлүүгөө явцаа одоо тэгэл авчирч ирээл тарих туулганда тарих юм байна тий. Тэгээ нэг жоохон тарин бас нөгөө юу гачиг шалц туулах гэдэг чинь нөгөө доторх горхоо шавж. За энэ жижиг аратан бариад байгаа. Манай тагийг өгч. Зүгээр. За хэдэн зуун грамыг болох вэ? За 0.5 грамм. За. За. Шавжин юу яагаад лавхан шиг хийн. Зүг. За бачаараа тэдний тав. Ихгүй бол дараагийнх ялахгүй. За. Жижигүүдийн ч гэсэн барина шүү дээ тий. Бүгд. Ашигт 3 грамм аргана. Тэгээд зүг. Энэ аргаас 2 гараа. Тэмдэгэ тавьчих. Би шууд боогод байна уу? За. Хацахгүй юу? Хацахгүй. Тэр арай хурдан. За. Ер нь бол хамгийн чухал ажил нь бол тэмдэгний ажил байгаа байхгүй. Хой. Хаачих нь. Сүгөө. Хаалгал өдөр шингүүл тэнсэн хүн зүгээр. Хавар намар 2. Нөгөө тойрноо баг өгөрөө. Тусаал дурт. За мом гэж бас хийн. Жижигд нь 3 грамыг. Багцсан. Тонд нь 5 грамыг өгч байгаа юм байна. За нахын гарыг одоо бүр зүгээр бодог болгоод байна уу юу? За коошераа ихчвтээр бэлэн болчлоо. Тэгээд
Олейна тосороо хуушраа хайрах гэж байна. Тэг хамгийн гол нь яагаад олейна гэхээр 100% ургамлын гаралтай, холестерингүү, тэгээд оливтай ийм сайхан тос байгаа. Тэгээ одоо гой хуушраа хайрнаа. За Улаанбаатар гурилтай хуушраа. Би юусе яг ийм гэрээ эзэхтэй мэдрэмж авах айгуу утчтэй. Тэгээ өнөөдөр ингээ битүү гихтээ гэрт ингээл гэрээ эзэхтэй байсан чинь нэг гой ингээ доглоод байна. Ойлгох гадаг гэдэг. Нөгөө эмхтэй хүн гэдэг мэдрэмж авах утцсан юм байна. Тэгэхгүй тэгэл нөгөө эрэгтэй хүн шиг өглөө гараад орой ирдэг. Тэгэл нэг тийм байдалтай. Нөгөө нэг хүүхдүүд маань нэг жоохон байсан. Тэр үед мэдхгүй яг санаад байна. Ямар тэнийг юм дөрвөлээ. Урлагийнхан ч ер нь юу таадаг бах тийм. Гэхдээ мэдхгүй ойр даавгүй мэдгүй. Өглөөнөөс хойш яг л нэг гэрээ идэхтэй байлаа шүү дээ. Тэгээ нөгөө хүүхдүүдийнхаа төрсөн тухай махаа бодоод тэгээ нялхаа исэн үе яг нэг тэр үе аягүй санчлаа гинт. Нэг гой санагдав. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодон тустай Оливтэй Олейна. Ямар тос хэрэглэдэг вэ? Гэр бүлийнхээ эрүүл хооллолтыг би холестерин агуулаагүй цэвэр байгалийн гаралтай олейна тоснд даатгадаг. Халуун дулаан уур амьсгал амттай сайхан хоолноос эхэлдэг. Ходоодон тостой оливтай олейна. Та өөх төсөр баялаг хоол хүнс хэтрүүлэн хэрэглэдэг бол анхаарлаа хандуулна. Япон улсад үйлдвэрлэсэн дотор өөх хайлуулах энэхүү бүтээгдэхүүн сардин загас 202 ширхэг, НАТО эсгсэн шар буурцаг 31 сав, тараг 93 аяга орсон бөгөөд эдгээрийн тусламжтайгаар таны хэвлийн өөхийг шатааж тураахаас гадна цусан дах холестеринийг бууруулна. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягаар авна. Ерөнхий ивент тэтгэгч амттай сонголт UB Rice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Хоёр шүү дээ. Хоёр. Сурыг уламжлалт дараагаар илтгэж чинь. Кинон дээр гардаггүй юу? Одоо нэг баг ингэж байгаа. Тэр өдрийг авч. Энэ үү? За. За энийг ингээд ууя. Энэ өдөр сорхоос. За. Энийг энэ өдөр нөгөө өдөр оруул. За. За тэгээд дараа өсчих. Энэ шийс дараа. Энэ дарж уух гэж энийг хэлтий. Энийг ингээд дараад ийшээ. Ингээд үү? За. Зөөх. Өрөнд байгаа тэгвэл ирээдүйд л өгдөг шүү дээ. Өвгдийн сургаалд ухаан шингэж өндөр өвстэй талд их шигтэй дуу цурайтна. Өглөөний наран дадуу түргэх тэр ертөнцид өнөд орших нүүдэлчин монголчууд амьдрнаа. Ингээ чадах уу? Чадна. Чадлагүй байх. Ихтэй үзээгүй юм байна. Тэгээ тэр юмдээ энэ хураа тэр юм чинь. За. За ингээ. За. Одоо анхраас энэ минийг боох юм уу? Чи их тэгж дарж болдгүй юм байна. Өвгдийн үг сэтгэлд сурмит ороож, өв соёлын утас үе үеэрээ сүлэлдэнэ. Өндөр тэнгэрийн ивэлд нүүдэлчний сүнс оршиж, өн эртнээс өнөө хүртлэх Монгол холбогдно. Зяк. За хөөс ингэж мяараад байгаа юм. За дажгүй юу? Дажгүй. За наа сайхан хүүдэн сингсэн хайрг очих. За. Наач өстэй янз. Хөө яахаар ингэж хөөс өмсөж гардыг.
Би тэгтээ яг чам юу хийгээд байгааг чинь ойлгоогүй чи надад нэг тайлбарлах хүн. Юу хийсэн? Хонь туулгалаа. За хонь туулган гэхээр би нөгөө нэг Хонь ямаа туулгалаа. туулган гэхээр тийшээ миш ингээ хөөгөөд араас нь явна гэж ойлгоцсон чи биш үү? Агүйгүй. Яа гэсэн үг юм? Одоо нөгөө өвлөөс өмнө туулга уулгадаг юм байна амаар нь. Туулган гэхээр хөөж туухыг би бодоод байгаа байхгүй юу? Амаар нь туулга уулгаад. Туулга уулгахыг туулган Тэгээ гизэнд хоргоо шивчин устдаа тарах твэр өвлөөс өмнө сайхан тарах твэрийг авахулах. За тэгээ хитэн хонь ямаа. За хонь ямаа нийсэн нэг дуугаад юм бол зохицуулчлаа шүү би. За тэгвэл би одоо нэг хоньыг 200 төгрөгөөр ботсон гэхээр ч та би бол овоо ажил хийчихлээ шүү. Харин тийм Нэг нь гадаа, нөгөө нь гэртээ. Бүтэн өдрийг ийн өнгөрүүлж байна. Бие биенээ дэмжиж, уух зүйл авчирч өгөх нь хүртэл багийн уур амьсгалыг илтгэнэ. Одоо л багийн утга учир тод харагдаж байна да. Игч маань ажил хийснийх нь шагнал гээд махаар шагнаа. Тэгээд дандаа нөгөө нэг бартрын хуушраа. Тийм тэгээд гой одоо хуушраа идэх гэж байна. Хэдүүлээ хуушраа идэх гэж да. За баярлалаа. Хурдан хүрсэнд баярлалаа. Ханаа амьдсан тоолгочлаа. Тэгсэ өдөр. Гоё. Бас хөөргөн ажил болдох юм байна шүү те. Нөгөө ажил мөлий ажил болно. Юу ямар гоё юм бэ? Өрөндөө ажил тэр сайн гоё юм шүү дээ. Олон доор гамбира. Харин тийм. Гамбира өрөмтэй олж идэв тийм ээ. Гурил илүү гарсан дөрөв. Тэгээ гурлаараа гамбир хийсэн. Залан давхар бас өрөндөө гамбир. За сайн байцгаана уу? За намаржаа сайхан уу? Намаржаа сайхан. За Виктори энэ. За хотоос яваа. Ажилчид байна. За сайн байна. Намаржаа сайхан. Ажил хөтөлбөр өндөр үү? Өндөр. Нэг ийм очтой явнаа. За. Тэр ингээд нэг 21 мянган төгрөгтэй явж байгаа. За. Тий. Тэгээд энэ цэнхэр суман дээр байрлаад тэнд мөнгө олж болох юу л байна тэрийг хийж байгаа байхгүй юу. Тэгээд сумын засаг даргатай уулзаад цэнхэр сумын засаг даргын зөвлөмжөөр танахыг зорьсон. Манай нэг хитэн нөхөд ийшээ ингээд гараад явгууд тэрэн дээр очиод ногоо төмс юу л байна бүгднийг тарьж байгаа. Нөхдүүд болохоор өөрсдөө ажиллаа хийж байгаа гэсэн давхар ажиллах хүч хэрэгтэй гэж дуулцсан. Тэгээд цагийн ажилтан хүмүүсээ үйл тийш нь явуулахыг бодоорой гэсэн гин. Тэнгүүд бид тэр уухандаас ерөөсөө баярлалаа гараа шийдсэн. Тий та нарт магадгүй би тэрийг явж байгаад нэг хоёр гачин юм очихгүй гэж хэлсэн ч байж магадгүй тий. Тэгэхээр битэрт хийх юм юу байна? Ер нь юу хийвэл болж байна? Ер нь ургац одоо хураалт хэр амжилттай явж байна гэж цаахан. Юуны өмнө танилцъя. За нэм баяр. Дэлгэр мөр ингэж юм байна. За ямар авдан тушаалтай яаж байгаа хийж байгаа хүн бай. За би өөрөө механик мэрэгчлээ. Хөдөөжлөх сургуулийг механик мэрэгчлээ төгсөөд одоо нэг 18 жил ажиллаж байна. Оо за. Тий. Одоо энэ тариа ногоон дээр яг гардан ажиллаж байна. Оо за. Тий. Одоо энэ суманда яг ажиллаад яг нэг 17 жил болоод сайхан сууршиж байна. Тий. Одоо энэ ургац сураалт ер нь хэр байна? За бид нар ерөнхийдөө түүнээс сурааж эхэлсэн. 15-наас сая юу? 15-наас сураасан. Сая. За. 15-наас сая нэг борооноос өмнө нэг хэсгийг хураагаад дууссан. Одоо ерөнхийдөө нэг хагасаа бүтэн сайн тааруулж нөгөө нэг сургуулийн 10 жилийн хүүхдүүдийг л дайчилж ажиллана шүү дээ. Өөр юу ах вэ? Дайчлаад ажилуулад байна уу? Ер нь зүгээр өөрсдөө ингээд урайлангууд хөөрхөн хүрээд ирж байна уу? За ерөнхийдөө урайлангууд хүрээд ир. Ирэх үү те? Тэгээ яг нөгөө нэг бид нар ч нөгөө юугаа тооцоо төлбөр хийгээд байгаа болохоор хүүхдүүд чинь тэрэндээ урамшин шүү дээ тий. Айгүй их ирж байгаа. Тийм зү. Одоо нөгөө социал үеиг шиг тэгж дайчлахгүй шүү дээ. Дайчлахгүй тийм. Одоо нөгөө зүгээр юм ажиллагаа гэж бол байхгүй. Цалин хөлсийг нь өгч байгаа. Ямар цалин хөлс гэж байна? Одоо нэг шуудагаар 3000 төмөс түүгээд 3000 төгрөг. Шуудаалаад. Тий шуудаалаад. Капатлаар ингээд тухайд явчихна. Тэгэнгүүт ардаас нөгөө түүгээд явахтараа түүгээ шуудаач чинь тэрний 3000. Одоо энэ төгсгөнгийнхээ тэр нэг шуудаа төмсийг хураахтаа ямар хугацаа зарцуулах юм бэ? Гэхдээ өдөрт одоо ер нь 400-500 шуудаа төмс бол асуудалгүй шуудаалж чинь надад болж байна. Оо тийм үү? Тийм. Оо тэгвэл хөөрхөн. Хитүүлээ ирэх үү? Хувийнхаа хэрэгцээ саяных ирдэг чинь 20-оос 16-7 хүүхэд ирсэн сая. Тэгээд энд нэг 4 газрыг нэг 2 өдрийн дотор л төвчүү дээ. За манай энэ шавьлхан бүсгүүн маань бол өөрөө их тийм ажилсаг хүн байгаа. Бид хоёр ингэж бодсон. Бага харчуулга юм чинь нэг нь хоол хийгээд нэг нь
Юу ч явдгийг хайд өгсөн. Төгс хураач л да ер нь. Тэр ногоо одоо ийшээ бол сайн мэдэхгүй байна. Манайхаас ер нь битээр ярилцаад хуушур хийчих гэсэн санаа төрсөн. За. Тэгээд танаа гэрийг ашиглаад танаа одоо хоолны материалыг ашиглаад байгаа юу? За, хуушур хийчээ. Тэгээд сайхан хуушураа үнэлчихээ. Ер нь төв дээр одоо хуушур хэдэн төгрөг гэдэг? 2500. 2500. Оо битээр хямдхан үгүй. Материалыг ашиглаж байгаа юм чи зөвхөн одоо үйлчлэгээний хөлс. Үйлчлэгээний хөлсөө тооцоод 2000-аар нэг хуушурын тооцчвол яах вэ? Болж байна. Болж гин үү те? За манайх өөрсдөө гурилтай яваа. Өөрсдөө аваад ичээ. Бид нар өөрсдөө гурилтай, Улаанбаатар гурилтай яваа. Олиано тостой яваа. Танахаас ер нь мах сонгон гарчих واخ. Тий. За баг. Ногоос байгаа. Ногоо байгаа. Айл нь гарна. За ногоотой төмсний хуушурч хийж болж байна. За гэр лугаа ингээд тавтамаар л нөө. За өтөөр хоорондоо шийдээ. Чи алийг нэмээр. Би юу? За би бол алин ч яах вэ? Алин ч яах вэ? Тий. За хоёул хурд. За хурдч. Хуруудаад шалаад. За алин нэмэр. Би юу? Би бол яг хуу ер нь хоолноос зүхтаа чи хоолоо хийгээд би төмс рүүгээ явуулчих зүгээр юм уу? Зүгээр хурууцсан л дээр үү? За хурууч чи. Юу төмс рүүгээ явуулчих юм уу? Чи сайхан ирсдээ хоолоо хийчих. Би сайхан төмс рүүгээс явуулчих. За орооч. За яаж тохирох юм? Дийлэгдсэн яах юм? Тэгээ дийлсэн юу вэ? Хоолоо. Дийлсэн хоолоо хийчих юм уу те? Тэнгүүл тэгэл хожигдсан төмс рүү яваад дөхөө. Төмс сураач юм шүү дээ. Амар эжт биш шүү дээ. Амар биш биш. Юу нэг амар гэдэг. За дийлсэн хоолоо хийн те. Ялагдсан төмсөндөө явах байхгүй юу? За. За чийлээ гаргах юм. Юу яриад байгаа. За орооч. За. Шүү. За. Ихнийхэр. Оо юу лээ? Дийлсэн. Юу хаа? Дийлсэн хоолоо гэж ярьлоо. Оо дийлсэн. За. Юу сая юу гаргасан бэ? За би дийлсэн. Би хоол хийх юм байна. За би төмсөнд явах юм байна. Тэгээ зүгээр. Би бол хоол хийх болоо. Ер нь жоохон байр солигдчихлоо. За би хоол руугаа. За би төмс рүү гоо. Юу. Гайгүй дээ. За гар өнгөч байж. Ямаа хүртэл Golden Gob-ыг амталж байна гин шүү. Яах вэ? Амтанд нь донцсон л бол та. Сүйдтэй жиглаад идтэй найзаа. Хаа. За би одоо нэгэнд нь л өгнө. За жигс томото байж та нар. За одоо би та нарт нэг асуулт тавина мэдөө. Зөв хариулсан хүнд өгнө шүү Ямаанд. За энэ их царайлаг энд өгч. Өнгөш. Ай. Таад нэг хүн. Болсон. Амсахт үдэ юм чинь те. Жохон суллаа. Тэгтээ яах вэ? Үгүй зөөлөө ааштай байхгүй юу? Оо. Монгол эрхний хэлтэй нэг тийм. Хөрхөн жиж хамт байж шүү. Нөгөө нэг ааштай өнийх хатуу үдэ гэсэн би чинь их л зөөлөө шүү дээ. Одоо энэ нөгөө нэг хөрж мөрхөөрөө бүр тэр нөгөө час хийсэн мэдрэмж нь хөрхөөр орох уу? Орох билүү дээ яа гэм. Мөрөгчд маань ирээдүй байна. Байна. Би ч ястаа нэрэ мал дээр гарч үзээгүй хүн гэхэд. Одоо Монгол эрх ууч юу? Сая өмнөх нь уучаад. Өдий наслахтаа Монгол эрхэд литр 500 гарч. Хэдэн зуун литрыг уусан байх вэ? Яста тэгж их уугаагүй юу. За 2 литр гарсан байна. За. Тэ хангалттай сайн биелүүлээ. Өчтөр чинь бүтээгдэхүүн тооцсон чи хайлаа 110,000 гэдээсэн шүү дээ. Орой би нөгөө нэг дахиад тооцоогоо гаргасан чинь 5 литр сүү 7,000 гэдгийг үржүүлж тавиагүй. 7,000-аар нь 35,000-аад 7,000-аар нь татсан байлээ. 5 литр айргаа юу? Тэ айргаа. Тэгээ тэрийг нэмсэн чи хайлаа 135,000 төгрөг нэм авсан байна. Тэгээ би одоо за 135,000 төгрөг таарах ажил хийнэхээр яанаа яг тэгж тааруулж хийж чадах уу гэж их химээж исэн. Гэхдээ өнөө өглөө ирээд маш их түлээ хөрөөдлөө, түлээгээ хагаллаа. Гадаа ир хүний ажлыг хийлээ. Би өнөөдөр гэрээсээ баг нэг ч цохохгүй тоо шанахтайгаа ноцолтоод өстой нэр зөндөө одоо энд ингээд эхнээсээ ингээд миний бүрсэн энэ таны саксаас өрөн үү? Саксаас өрөн байна. Тийм. Тэгэл одоо хуушуур хийгээл ингээл маш их зүйлийг хийсэн. Тэгээд өчтөрийн зээсэн зүйлдээ бол хангалттай хэмжээний ажлыг хийж өглөө гэсэн. Амжилттай. Өөч бүр нарийн ид байна. Өчтөр 15,000 зараас арай хямдхан зарцсан юм шүү.
За одоо ингэж ягаал төсөн шүү дээ. За цаанаас нь Ингэж юу? Биш ээ биш. Цааднаас нь явуулаач. Хаанаас ингэж юу? Оо, алиныг барьж. Яа гэдэг байгаа. За болооч тий. Ингэж уртаар нь зүсгээд байгаа юм аа. За. За цаанаас нь нааш явуул. За. Гой нэмгүй явуул шүү. Гой ойлгуул та. Юу ч мэдэхгүй. Зөөл угууллаа. Угуулахгүй. Тэгэл угуулсан баг. Хайшээ. Нэг ойлгуулчвал цаа чин гайгүй штэ. Яг уу. Яг. Би чамайг амар мэдээд байгаа юм баг гэсэн чи өөрөө углаа ичиж байгаа. Угуурлаа байж. Уурахгүй байна байж. Шууд энэ тэрэ. Зузаан байна уу? Арай нэмгэн байна. Нэмгэн. За. Хатгаар амар нэмгэн байна. Би нэмгэн гэрнэл тэр нь гоё гэж бодох. За окей. Яа чи юу тэрний бүтлгүй хоёр юм харагдаж байгаа хта тий. За яг уу. Анхны юмч та. Чи энэ зэрэгтэй байна. Чи өмнө ингэж хийж үзсэн юм уу? Өчигдөр харин ахгшээр заалгаад ааруулаа шахаад намайг ч жоохон богод хэрэгэн дор тавиад идэгсэн. Одоо чин технологи нарийн болчих. Яа өнөр нь ямар гоё нэрч байна. Тусдаа тийм данхааттай болчих. Өнөр нь айгүй гоё нэртэж. Яста хэрэгтэй юм байна. Мэдчихэмээр юм байна. Амар Монгол хүн гिचээд ааруул эзгийгэж яаж хийдгийг мэдэхгүй байна гэдэгтээ яста ичмээр юм байсан юм байна. Би тэрийг амар. Одоо ингээл хөдөөнөөс хотод зочид ирээл аарц өгөх юм бол тэрийг сайхан аарцаа чанаа дуучдаг. Эсвэл гэртээ нэг хөөхөн ааруул болгоод тавьчихдаг байх ёстой болчиход байна шүү дээ бид. За ажил дөнгөж эхлээ сайхан явж гин. Төмсөө түүгээл төмсийг сайхан ингэж бол яг өөр бол хурааж өрөөсөө үдсэнгүү. Цах дээрээс гараад Монгол төмс чинь Монгол төмс байгаа хгүй 3000-аар 3500-аар худалдаж аваад идэг ус яг одоо л яг өөрийнхөө гараар хураагаад нэг шуудаа төмсийг 3000 төгрөгөөр яг хурааж цалинжиж ажиллаж байна. За чи хэдэн жил хурааж байгаа юм бэ? 14-тэй гээд байдаг. Тэгээд өөрөө хамаг юмаа баг ингээд мэдсэн, сурцсан. Одоо үг нь хотын хүүхдээ ээжүүд хотын хүүхдээ 14 төөх чинь зүгээр сайхан уцаа тоглоод сууж байгаа шүү. Ер нь бол. Хэдэн жил хураагаад яагаад ийгээ суурч вэ? 5 жил хураад энэ төмс. Тэр хайш ямар 10 настайгаас хураасан юм уу? Тий. Оо. Энэ одоо юу юм? Наадах чинь шин дээр норгодог нэг тийм үр шиг нэг тиймэрхүү юм байдгийн. Энэ тэгээд хайшин тэгээд төмс болох юм уу? Үр гэхэр тариал урхал баг. Тийм хариулуу? Ааста мэддэгт нөгөө мэрэгэн цохор мэддүүт ирээн цохор би бол ийм төмсөн дээр гарна гэж амьдралдаа төсөөлж байсангүй. Тэгээ өнөөдөр ямарсан мөнгө олохын тулд ажиллаад дүүтэйгээ цуг явж байна. Гэтэ яг хийж үзээгүй ажил хийсэн чинь бас аягүй сонирхол идэв юм байна. Ард өөрөг дийсэнгүй. Хэцүү юм байна. Мөнгө олох хэвээр үнээр хэцүү байна. 3000 төгрөгийн төлөө ингэж ажиллаж байна. Йоо хайр нүс хамаг төмсөө унгаагаа хийчихлээ. Сочиг нөгөө нэг хотод ахтаа очиад алан талан бараг юу эсэн гэсэн хүн чинь нусаа хацартаа яг нааж байна өнөөдөр. Би ч угаа санаашаа гарахтаа 5 шуудаа хөөр заас нэг шуудаа гэж тэгсээ 5 шуудаа 5-нд бараг түүн 5-3 15,000 занга бодсон чи 3,000 төгрөг олох гэж одоо ингэж нусаа хацартаа нааж идэм сайрын төмс мөнгө олох ямар хэцүү юм бэ л гэж одоо яг өөрийн биеэр мэдэрч байна. Заач юм штэ. Мөнгөний үнц чи одоо энэ ирчээр хот ороо шууд шанхар загвармаар санагдчихэв. Яа би төмсөө нугуулцаар ингэж их олсон. Йоо. За яаж байгаа битээр ч одоо 3,000 төгрөгөөр нэг шуудаа төмс хураасан гэдэг чинь энэ төмсийг мөнгөөр худалдаж аваад шарандаа баг юу яа болохгүй төмс гэрандаа жир зармаарч юм шиг. За яаж байгаа. Яа зээ. Йоо. Ар тэгья хүн байна уу? Анда наашир. Йоо. Анаа нутгуу хамраггүй болох юм шиг байна. Хүрээ дээр энэ гар өгдөд нэ яж хахад. Лээ 3,000 төгрөгтэйгээ буцъя.
Танд туслаа байлаа нэг хийчих. Йоо тархилгаа өвдчлээ барыг тарих хөдөлж үгүй яачав. Йоо. Грэснэ бардам ам шалдан гуй чинь л одоо би болж шин. Одоо гэхдээ манай хүн цаанд мөнгө ахиухан хуушил хийгээсээ удлаа. Манай нямбаа чадахгүй хөө ахиухан мөнгө хийгээд мамаа хүлээж байгаа байх гэж итгэлтэй байна. Би нөгөө чүү 3000 төгрөг оллоо. Уг нямбаа төгсөн явсан бол арай л их мөнгө толох байж тээ. За хаа. За хэдэн минут уу? 20 минут болсон ба цаг мах хугацаа харах зав байдгүй юм байна. За хэцүү юм байна. Гараар хурах хэрн ямар байна? Өмнөдөө амар төмс хурааж үтсэн биш. Ер нь бол чанга ажил юм байна. Хуруу хүмүүс байхгүй. Энэ одоо манай урагч нэг иймэрхүү. Байхгүй газар самарцаараа. Гоё шар төмс. Энэ Аранга аймгийн Чингэр сумд ургасан хүмүүс. Ерөнхийдөө нэг шуудагийн нэг 50-60 мянга төгсчих санаатай. Нэг ингээд энэ шуудаа яа? Тий. Ааха. Шин ургац. Тэгээс одоо энэ шуудачууд ингээд бүгд хэдэн хил аа? 40 хил. 40 хил. Бас мундаг байж тээ. 20 минутанд нэг шуудаг хийн. Сүлдө онхолдож өнхөлдөд өгөх чинь. Ахаа цалингаа. Өгнө. Одоо тэр башаахан мөнгө аваа явмаар байна. Танаас холдмоор байна. Юу яа? Мобильтхоо бэлэн авмаар ш. Бэлнээргүүл. Тэгвэл удлаа. Айгуул илүү мөнгө хийчихвэл айгуул хийд юм болно яахаа. За төрийн машин данс. Би нэг чааш тавьчих. За тэгээ. Тийм төрийн машин. Явж яас их саахан ургааваа гэж. Дийлчлээ ярина. Тий, наа чин залтай хүүхэн дийлүүл тэгнэ ингүүл ингэн гэж ийснэ би хоол ихтэй унчиж байгаа байхгүй. Тийм би дийлэнгүүтээ хоол ихэр болчих байгаа байхгүй. Уул нь би төмс рүү явчихвал амар байсан мэт гүм үү? За тэр ч яах вэ? Одоо нөгөө хэдийгээ төмс хураагаад ирэх хооронд гялзуулчих хэрэгтэй байхгүй. Нэгдүгээр би гурилтаа явж байгаа шүү дээ. Хоёрдугаар манай хэд чи би ногоо уралтын энэ натурт яваа хүмүүсийн тэрийг мэднэ л дээ. Борцтой шүл, будаатай шүл, гурилтай шүл идж байгаа. Тийм учраас өнөөдөр гараа гаргаад нэг хуушур хийчи гэж боддгийг байгаа үдтэй. Улаанбаатар гурил мэдээж нөгөө ус даах чанараараа хамгийн сайн нь учраас энэ хоёроо холиод чи юу гэдэг тэг хөвгт хүнсний хөвгтэй гурил. Энд чинь хуушурд баг зэргийг хийчихэд бол бас сонин шүү дээ. Янзын болдгийн да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодын тустай Алифтэй Алена. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч PC Mall, Сахим технологи, сахилгаан барааны их дэлгүүр. За та хоёр өөрсдөө нэрсэн нэрмлээсээ. Өөртөө. За одоо энэ өөрөө хичээ маань нэрмэдтэй хэр гарцсан одоо гарын шалгыг тавнаа. Тэгээс би өгч. Өөх. Сайхан болсон биш үү? Ямар гоё байна. Янзын гоё. үрцэн ч юм уу? Тийм байна. Хөрөөд өстө сайхан болсон. Чи түрүүн халуун байхад нь жоо сул байна уугүй юм уу гэж айлсан уу? Би харин сүйтэй цаашиг ойчсон билээ халуун дээр. Дээж хүнлээгээд. Ойчхоор мэддэхгүй л тэр мэддэг. Хоёр маань намстаа ямар шүү болсон байна. Та хоёрын маань нэрдэг нэрмдээс одоо хэр байх шиг байна. Одоо их чимэд мэдэн дээ. За би нэг асуу. Янзын гарсан байна. Бай гарч байгаа. Ер нь хөдөө ингээд тоогоо нэрээд цагаадын хорлуулвал ер нь сайн янзын байх юм шиг. Нэг хоёр хүүхдтэй гарчвал ямар хэл сайн мэдэнд одоо их чин гарын нэрмлийг насаар аваасан юм ч одоо
гадны хүүхэн ирээд гэр оронд нь тоогоон ирсэн чинь ам чимт нь өөрчлөгдөж юу яаж? Нөө сайхан гарсан байна. Хөдөө бас цагаатай сайхан боловсруулчаар юм. Ариг сайтай сайхан гэргий болох юм гэж. Нэрмэн сайн гарнаа гэж. Ариг сайтай бол тэр айл бас л сайхан цагаатай мэдээ сайхан байна л гэсэн үг. За хоёр дүүгээс нэг сайхан хайдууны хундаг гэсье. Хайдуу. За. Хамаа нас түрүү нөгөө хонь тоож явахдаа бас надад хэлээлсэн тий. Дүү маань гэрт маань ирсэн юм. Сайхан гэрийн жураг гээд сайхан ардын дуу аялаад. хайдуура мөрөнийг байхадам харцны уснаас чиг ухагүй дэхүм ханнэлсэн намарга байхадам харсан бүритэгэн тохирохгүй дэхүм уллаас тэнгодыг байхадам урсгал уснаас чиг ухагүй дэхүм Учрсан намарга байхадам уулзсан бүритэгэн тохирохгүй дэхүм уулзсан бүритэгэн тохирохгүй дэхүм За баярлалаа. Уран дуу, ухаан төгсийн орон, уудам тал, удамт түүхийн үлгий. Урсах цагийн уртад гэгэнээр мөнхөрсөн урдын өв соёл минь Монголын омог. Эрен үеийн салхи сөрж, морионсон зэрэг, эгнэгт мохошгүй сэтгэлтэй заяат ард. Эргэх цагийн хүрдэнд соёлоо нандинаж, эгнэшгүй бахархал болсон Монгол гүн. За ямар тач өрөө төлж дууслаа. Өглөөний нартаа уралдан хөдөлмөрлсөн тэд төлөх ёстойгоо шударгаар төлж чадлаа. Үзэгч та тэдний хичээл зүтгэлд итгэлтэй байна уу? За хоёр дүүхийн авьяасыг үзлээ. Сайхан дуулж чана, сайхан бүжиглж чана. За нэвтрүүлэгтний сайхан нэвтрүүлэгт оролцож байгаад амжилт хүсье.
За баярлаа. Тусал дэмжсэн та хоёртаа бас маш их баярлаа. Тэгээ удахгүй хэдүүлээ бас дахиад олзсон. За тэр хүртэл түр баяртай. Түр баяртай. За маш их баярлаа. Агч баярлаа. За та хоёртаа сайхан дуулж бүжгэлж өгсөнд баярлалаа. Сайхан тусалж юм хэлсэнд баярлалаа. Хөдөөний ажил хийвэл авьяастай юу. Маш их зүйлийг суралцлаа. Тэгээд сурлаа. тэглээ маш их баярлаа. Юмд хийвдүүтэй залуус байна. За баярлалаа. Баярлалаа. Чамаас бүр гайхчлаа лээ. За юу яаж? Энд чи юу вэ? Шууд хүрдээр яаж байгаа юм шүү. Харин тийм ээ би өөр машин тэрэг мэрэгтэй айгүй айтайхан явчих юм болов гэсэн чинь. Тэгээ яав? Юу болов? Ах вэ тэгэл очиод нусаа хацартаа нааж байгаа л ирлээ. Гитсэн минь хайрын бохомгаа гайчлаа. Амар юм бэ нөө төм суралцдаг чинь. За юу чимхэх туслах ажилдаа ороод ирсэн юм чинь тогоогоо тавьчих уу? Тогоо тавьчих гэж. Махаа бол их юм уу? 5 Тайсан ганцаар гайгүй юм. Би яг хөө би махаа давтаа гурлаад уурсан. Тосоо хийчлээ. Юм хом ухаад байжсэн чинь. Доороос нэг сонгон гараад ирж. Ашигтай. Тэгэхээр сонгоо хийчлээ. Вегор байд гэхдээ хийгээд яхаа яг оригинал амтаараа байсан тэр. Тэгээ гой хуширна. Юуга тос олено хийцэн. Жохон тос маань шатчих гээд харна авчлаа. Одоо туслах хүн ирсэн юм чинь шууд эхлэе да шараад. Хаш ямар гоё чимхтэй. Хайрн хэлхийм. Элбэ хэлэх юм таны хэлжил жоохон онцгүй байна. Миний чимхэл жоохон онцгүй байна. Хоёулаа ингэж ер нь жоохон солигдсон мэл айгүйг язгах юм байна. За мэ. Гэтэ эрэгтэй хүмүүс айгүй сонин айгүй гоё чимхтэй. Манай аав янзын чимхт үсч хуушур хийхэрээ. Янз бүрийн чимхэлтэр чимхэх юм нэг л байсан дээр үү? Хамаагүй шүү. Тийм олон чимхэл мэд тийм үү? Манайх ч ноён хангаа гээд ресорт шүү дээ. Жуулчны бааз, түүх кэптэй. Яг тэрний ертөнцийн зүгээр хойдол дээр нь кофе шоп, ресторан, караоке харагдсан. Ганц цаг дуулаад бишээ эхлээд нэг сайхан кофе уугаад нэг аятайхан хоол идээд ганц цаг дуулчт юм уу ч гэж бодлоо та. Өнөөдөр аятайхан мөнгө төгрөг олсон юм чинь те. Би бол өнөөдөр би бас ингэж бодоод байна. Эмэгтэй хүн дагуулаа л яваад байж нэг үлмэн зилмүү явуулаад нэг 8-аа хийлгээл өмнөөсөө төмс ураад яваад гарчаас санаа цаваад хэ. Карги амар дэмжиж яа тэр бисээ 3000 төгрөгөөр бүр хүн төчрөө ажилтаа нуруунд дээрээ үүрж ирлээ. Уунж тусан байрна. Тэгэхээр энэ мөнгөөрөө би тансаглах зөв гэж бодож бүх мөнгөөрөө тансагласан ч яа тий. Бүх мөнгөөрөө тансаглах юм бол эргэлтийн хөрөнгө байхгүй. Эргэлтийн хөрөнгөндөө хөрөхгүй яг хоо өнөөдрийнхөө тал ашиг машгаар нэг жоохон юм идэж ууж те нарийн ингэж дэрэг цэнгэлтэй. Тэр маргаашийнхаа стүүжин зарснаа гэж зарцсан гэж тооцож байгаа. Ер нь захиалга ороод ирсэн. Мөнгө нь орж ирээгүй ч гэсэн ерөнхийдөө ингэсэн байхгүй юу? За би хийж өгнө. Та найдвартай би найдвартай гэсэн. Хичнээн хуширч байна ч одоо ингэ. Хэд болж байна одоо? Яа янз юм шүү дээ. Зарахгүй наадах чи идчих болдгоо юм уу? Тийм ээ. Чиж болохгүй. Хүнтэй тохирсон л бол тохирсон шүү дээ. За ингээд манай 6 бүтээгдэхүүн ерөнхийдөө болжиг. Мөний ажил бол хийхгүй шүү дээ. Ухаан гэж ухааны ундраг юм аа өөрөө. Тэг. Хүрээ хайчаа. Ой хаяхгүй шүү. Газар юм гаатай. Тийм ээ тийм. Тэгээ чи юу шорон дөрөөс их шороо за наад хайчих. Яа хайхан гайгүй юм чинь. Би ингээд авчиад энэ чинь 2000 төгрөг чинь дутаа явчих шүү дээ. За өөрөө л тэгэхээр шорон дээр унгасан юм өглөөл гэхгүй бол. Гэхдээ ер нь л юу л яддаг шүү дээ. Газрын гатайгаас аваад иддэг шүү. Ингээд эренгүүт нь ерөнхийдөө 2 минутын дараа гаргachвал болчихж байгаа юм да. Хүүхдүүдэд халуунаар нь бариулнаа. За, цэрнээ ярина шүү дээ. Жинхэнэ. Манай ч өөрөө гал тогооны 100% асуудалтай. Асуудалтай гэдэг юм. Маш сайн гал тогоо барьдаг. За хоёр нөө. Жаа жичээ шүү. Гэрээ уушаалаа. Тийм ээ. Махсаатай гоё. Махсаатай гоё. Энэ ч ямар гоё шүлмэлтэй бэ. Хоёр хөвшрөө махыг нийцгээд өгсөн юм шүү. Харин тэр бас бараг 4000 юм шүү. Харил гэж тохирсон бол харин. Яа. Харин гэж хэлсэн юм шүү. За мэр самдурч. Гаалч. Ой амт үстэй өмнө гоёно. Салхрын дууял сайн наг сайхан
шим юм дахо амуу тарианы дэж юунда урагцын даа За. Туяд хамгийн их баярлалаа. Тэгээд туяд маань ажил олгож өгсөн. Ажил олгогч Дэвид их баярлалаа. Тэгээд би өөрөө их баярлалаа. Туяс өрөөр дайлж байгаад их баярлалаа. Ямар ч олон баярлалаа. Одоо мөнгө өгөх гэж байгаад баярлалаа. Гад өгсөн автай явах уу та? Шилжүүл болно шүү. Шилжүүл. Наад үгүй төөл. Яваад харахаа ажлыг бодё даа. За яг өгч байгаа үжиг гэдэг. Сайхан. Элдэн дөрөв. Хавар. Биш. Үгүй. Элдэн доо гэж хэлсэн шүү дээ. 40 мянга шүү лөө. Тийм. 20 хойшор 40 мянга. Тийм. Ялгаж харуулчих чадсан. Манай энэ миний өмнөөс л харавчих гээд байгаа юм да нэг хаяа нэг 40 мянга төгрөг шүү. За. Санхүүгийн хүн байна. Хадлан тижээлээ бэлтгэх ногоогоо хураах гээд хөдөөний ажил хизээж дуусахгүй. Харин ажиллах хүн хүч хомс. Сэтгэлтэй хүний амьдрал урагшилдаг. Энэ хоёр маань өөрийн хүчээр мөнгө олж үр шимээ хүртлээ. Хоошуур үедээ тэгээд бин хайрцсан байсан. Бингээ өрөмтөө бахан гусаад. Тий. Араас нь манай өөрөө их чамаа нэрсэн нэрмлийг шар тустай гусаад. Айрах гусаад. Амар. Өнөөдөр өстө маш их ажил хийсэн гээд нөгөө малчин ах ихч хоёр маань одоо ажил хийсэн хүмүүс чи сайн идэж уух ёстой. Одоо ингэж их ядарсан юм чи нэрмэл дээр нөгөө халуун бүлээ нэрмэл дээр шар тосыг үл хамгийн сайн ингээл өгсөн. Тэгээ нэг өдөр ч гэсэн хоолоо химнээ зүгээр. Гэхдээ өнөөдөр бол үнэхээр сайн ажилласан байлоо тий. Тэгсэн ёстой сайн ажилласан. Өнөөдөр хоёлаа яг ингээд гар дээр барих мөнгө аваагүй ч гэсэн өчтөр хоёлаа зээлэр авсан 135 мянган төгрөгөндөө таарсан бүх ажлаа хийсэн. Тэгэхээр одоо бит хоёр бараг 200 мянган төгрөгтэй байгаа гэсэн үг. Одоо нөгөө хэд мэн ирээгүй л юм. Тэгсэн чи бит хоёр ирчихсэн. Айл дөрөв цагт ирсэн. Шар тостой юм нэрмлийнхаа ингээ мандраа гаргах. Гэхдээ тэр хоёр өнөөдөр мөнгөний ажил хийгээг байхам. Өнөөдөр ч нэвтрүүлгийн багийн зүгээс зөвхөн нөгөө өчтөр зээлж авсан цагаатны хооронд ажил хийх гэсэн шүү дээ. Тэрээс л мөнгө олох ажил хийгэрэй гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр яадаг юм бол тэр хоёр маань юм түрүү нэг үгүй хийчээ тэгээ илүү цаг гарахаар нь мөнгө хийх гэвч юу? Мэдгүй лайв маяг хийгээд нэг нутгийн ах дагуулцаа бичсэн шүү. Юу түүхэж байгаа эми уран. Нэр нэг жижигхэн өөр нуур шиг юм яаж үгүй хаа тийм нуур байгаа даа. Мэдгүй харин тэр хоёрыг хайч ба. Харин тэг өчтөр бит хоёр юм зарч айл эрт ирчихсэн хоол ундаа игээд яхад ирэхгүй байж үжсэн бит хоёрыг хоол идсний дараа ирсэн тий. Өнөөдөр бас л энэ хоёр нэг нэмэлт юм хийгээд байна. Юу хийгээд байна? Харин хоёлаа ингэж байгаа. Өнөөдөр чагнах төхөөрөмж суурлуулчихвал яадаг. Баам. Байж та одоо. Нямбахтайгаа хамт хонно шүү дээ би чи. За яг хоёлаа тэгээд болно. Тийш дээ. За. Амжилт одоо. Хамраараа маргааш өглөө болзээ. Маргааш хоёлаа мөнгө хийн штэ. Маргааш мөнгө гүйцэтгээд тий. Тэгээ. За бабай сайн хамраа. Өрсөлдөж байгаа юм хойно эсрэг багада хяналт тавихаас аргагүй. Өрөө дарсан болохоор учиртай. Өнөөдөр баг бүрийн хувьд ачаалал ихтэй өдөр өнгөрлөө. Дулаахан хүнжилдөө тавтай амраарай. Ганг түнэ. Өөр бас ими ургамж байгаа сургатай. Тэгээ ингээ арт ингээд
үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ажил хийдэ явж байгаа гэхээр нэг гоё мэдрэмж төрж байна. За, амжилт хүсье. За. Өнөр өндөрнөөс янзын өнөрч байгаа зү. Тийм. Сингэх гээд. Ангамаас нь авъя. Чи дансаа хэлчихв. Тэгээ би Би бараагийн энд тавьчих уу? Энэ нэг нь шууд алцсан төмсийг ирээд авчна гэж байдаг юм уу? Юу ч хийхгүй. Ие хон чирээ яваад байгаа юм шүү.